Урд. Так. За манай бороонд ороод ирээр ойр баг сар шахуулаа юусгүй шүү. Баг мартагдах гээд байна уу ардын уу аа. Ардын үг гэдгөө сошиалс баг мартагдах гээд баштай ажил төрөл ихтэй бас таймаа их завгүй явж шүү. За бороонуудтайгаа өнөөдөр нэг жоохон зав арж байна. За 36 хүн байна. За манай бороонуудаа шеэрлээд ороод ирээрэй. Жоо ойрд сошиалар болж байгаа сонин хачин содон Монгол болж байгаа үйл явдал товчхон мэдээллүүд яриад явъё гэж комментиг орж ирэхгүй нэ. За 53 хүн орж ирсэн байна. Ажил төрөл ихтэй лайв хийх завгүй штэ хоолоо дөнгөж идээд тэгэл эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ бас ингээд борлуулалт маш ихтэй захиалга ихтэй бороонуудынхаа эрүүл мэндийн төлөө бас ажил төрөл хийж байна. Алтан нурууны эрчүүдийн бэлтгэл их зарагдаж байна. Борлуулалт Монгол руу их явуулж байна. За энэ лалрын байна. За нэг атаргаа. За энэ ховж өвөр уншихгүй. За яг манай бороонууд сайн байцгаана уу. Хойд лайв хийхгүй ажил төрөл ихтэй байна. Монголд өнөөдөр ингээд бас янз бүрийн юм их болж байгаа шиг байна. Бүхтэх яасан ийсэн Ловрын хотынхан энэ Оросын холбооны ус мус амьдраад гарсан Улаанбаатарынхныг хараад харна Ловрын хотод амьдраад байгаа хүмүүсийг мэдээллүүд байна шүү дээ. Энэ хараад дандаа Ловр, бүхэн Ловр, морин Ловр, бүгд Ловрын хотод амьдарч байна шүү дээ. Тэгээд хотгорд орж байгаагүй сони юу байна гэн. За манайхан жоо ширэгээд ороод ирээ. Сони ачин жоо ойр лайм висгүүл жоо ярилцъя. Монголчууд хөдөлмөрч хөлсөөнд тулцууж мөнгө олцгоомоор байна. Бүгд одоо ер нь ажил хийдэг хүн Монголд алга ажил төрөл хийдэг хүн алга монголчуудын ажлыг хятадууд ирж бүгдийг хийж өгч байна. Монголд ажил хийдэг хүн аварджээ гэж. За манайха шеэригээд ороод ирээрээ. Өнөөдөр нэг жоохон 113 хүн болсон байна. Ловрын хотынхоо манай бороонуудаа шеэригээрээ манай өдөөнийхөд бас их Ловрын хотод амьдрахгүй бас шударгал да. Ловрын хотынхонд өнөөдөр нэг шаахан сонио ачин мэдний мэдээлүүд дамжуулъя. Идэж ууж байгаа хоол унд хятадын дахиа 6 хөлтэй дахиа идэж ууж байна. Энэ Оросд одоо эрүүл үс хэрэглэхээр эрүүл сарвал байна. Аимшигтай байна Ловрын хот. Ловрын хотод нэр өглөө босоод идэж байгаа хоол амаараа давуулж байгаа хоол нь үрдэл дандаа хор тэгэл хэцүү байна да монголчууд нэрээ. Тэгэл вивэнд хатаарсан барьсан Монгол нэр үндэл сүрлээ шүү их орон минь те. Монголд ажил төрөл хийдэг хүн алга. Би одоо ингээд Оросд нэр үндэ бүх шүндих завгүй ажиллаж байна. Би өглөө 5 цагт босч байна. Оросд өнөөдөр ажлын эрэгтэйчүүдийн одоо ажлын хомсдол маш их байна. Монголоос нэг барайч хүн нэг залуу асуугаад нэг барайч хэрэгтэй хүн байх ганц ирэхгүй үнэн залхуу байна. Одоо ингээд сургаад барайд нэг ийм амралтын газар авъя гэхэд Монгол төр нь ажил хийдэг хөдөлмөрлөдөг хүмүүс байна уу? Дандаа дуур булхаа би нэгэ залилсан одоо энэ Монгол нэр бидний үний малга энэ хужаанаар орж иж бүх Монголын ажлын байрыг булааж авч энэ барилга тэ энэ хоол идж байгаа хүмүүс энэ одоо махны чэнжүүдийг бүгдийг хятадууд базж байна. За энэ Монгол бүх мөхөс үнций байна уу тэгээд одоо ер нь дандаа хужаа. Одоо энэ өв соёл болсон Монгол морь сойр энэ одоо дандаа хятадууд ороод ирсэн дэр мөнхийн уулга гал малын осод бол хятадын элгийн зүйл шүү дээ. Монголд өнөөдөр бидний нэрээ Ловрын хотод одоо дасан зогцлоо. Бид нэрээ одоо сэргэмээр байна. Монголчууд нэрээ би хөдөлгөөс ингээд анализ хийж харж яхад нэрээ энэ одоо энэ инфлюенсерүүд энэ лойрчингууд одоо дандаа сошиалор бүүн лойр булхаа. Би энэ Улаанбаатар хүмүүсийг Оросоос хараад инээд нөрөөд байгаа байхгүй. Хаяа нэг сошиал ороод харахаар нэр аимшигтай нэрээ лойрын хотод бид нар ингээд дасан зогцчих. Монголд бид нар үнийн ер нь алга
хөдөлгөөс харж байгаа ингээд одоо энэ гадаадын орнуудын хүмүүс бол монголчуудыг хараад бол нэрээ бидний нэрээ үнэндээ л аимшигтай нийгэмд амьдарч байна. Тэгэхээр одоо сайн уу хаана явнаа гэж байна. За ер нь бол одоо лаймав хийх цаав хэрэгтэй хэрэггүй нэг лай хийгээд их шаардлага. Одоо нэг эрүүл сарвал эрх чөлөөтэй эрүүл сарвал нэг амьдраад явж болоо. Тэгэл одоо буруу зүрүү юм хийж мөнгө олоод дуур болохоо хийсэн мөнгө төрхөнд тоолж болохгүй. Одоо нэг 40 нас үрж нэг зүгээр нэг мөрөөрөө яваад нэг хүнд хэрэгтэй юмэг бол харин хүнд буян болох хэрэгтэй юмэг бол харин би бол зарнаа тий. Одоо энэ угын бэлтгэлгээд одоо энийг бол маш олон хүмүүс авлаа. Энэ Оросын чанартай. Манай 8 ээжд бол одоо энэ сошиал инфлюенсер 8 ээжд бол нэр үнэндээ луур болохын хятадын химийн гаралтай янз бүрийн эрүүл мэндийн хогнууд авчирч монголчуудын ирчүүдийг бүгдийг өнөөдөр ингээд дунд ангаарам тоглоод асуудалтай болгоцсон юм байна ер нь. Тэгээд ер нь бол яг хөө ингээд Монгол ирчүүд бид нэр эрүүл мэндэж бодохоо байж чинь би одоо өнөөдрийн лайвэр нь за яг ер нь бол энэ одоо улс төр мөрийг одоо ярьдаг ус ярьж байгаа байх. Би нэг ярмээргүй толгой дээр хөвдөж байна. Одоо энэ биш үү бидний өдөр тутмын идж ууж байгаа хоолунд байна шүү дээ тий. Энэ маш аимшигтай юм одоо бид нар идж ууж байна. Бидний хүүхдүүд байна шүү дээ нүр хүүхдүүд өдөр болгоны хятадын 6 үлдээ дахианы мах идэж байна. Хятадын одоо энэ дахианы мах идэж энэ гомонор Монголд маш их болж байна. Эмэгтэй хүмүүсийг сонирхдаггүй одоо сүүлийн 17-8 та залуучууд эмэгтэй усуудыг сонирхлыг бууруулж гормон гэдэг юм нь одоо эмэгтэй хүний эсрэг үүсдэгээ сонирхдаггүй болгодог тийм хоолнд байнга энэ дахианы мах идсээр хагаад идэж ууж байгаа хоол нь бидний байнга одоо хөдөөнийхэн гэлтгүү хөдөөч гэсэн хятадын дахианы мах байнга очдог. Энэ идэж ууж байгаа юмдаа бид нар өнөөдөр монголчууд биш анхаармаар байна. Энэ идэж ууж байгаа хоол унд энэ монголчуудын хамгийн дөрвөн сөнөөх нь хүн амын өсөхгүй байгаа бодлого бол ердөө энэ хятадын дахианы мах идэж ууж байгаа бидний амтлагчтай янз бүрийн хоол энэ хятад ресторанууд энэ гадаадаас энэ хятадаас хог орж ирж байгаа эдгээр өнөөдөр монголчуудыг биднийг үнэндээ эрүүл мэндийн дуусгаж амьд одоо зүгээр нэг ийм туршилтын одоо зүгээр бидний нэг Европч шиг болгож байна. Монголчуудыг Монголд өнөөдөр нэр эрүүл сарвал хөнгөж ховор байна шүү дээ өнөөдөр. Бүгд л 5 зуулийн асуудалтай хүүхдүүд нь өнөөдөр 15 6 одоо настай хүүхдүүд дандаа KFC жоогноос ахвал дандаа KFC дээр 6 өдөрт дахианы мах идээд гомо эрэгтэй мэдтгэе байсан ийм хүүхдүүд маш их гиссэн. Тэгээ нөө ховж вэрсэн ажил дөрөд хийж хөдөлмөрж амьдрий гэсэн сонирхолтой ганц байхгүй болсон. Би амраар одоо нэг тийм хүн зарилсан одоо нэг би амраар нэг мөнгө олох гэсэн одоо ажил хийж хөдөлмөрлөж одоо амьдрий гэсэн сонирхолтой байхгүй шүү дээ. Энэ инфлюенсер гэдэг байгаа нөхдүүд нь дандаа луур булгаа хятадын хог барь зарж шантаж янз бүрийн одоо ингээд юм хийж Отгонбаатараас хавуулаад ийм одоо Отгонбаатар бол үнэн удлаа намайг Отгонбаатар ингээд луур хийгээд ингээд залилын хийчүүд одоо ирээдүйд энэ Отгонбаатар шиг баяжих юм байна. Тийм ээ? Одоо тэр нэг янз бүрийн луур болохоо хятадын хогнууд зардаг усууд шиг ингээд луур болохоо явал ингэж баяжих юм байна гэд энэ дандаа үлгэр дуураал болсон энэ инфлюенсерүүд дандаа өнөөдөр буруу энэ одоо цэцэг сэврүү шиг октод энэ цэцэг сэврүү шиг залуучууд хүүхдүүдэд дандаа буруу үлгэр дуураал үзүүлж байна. Тэр балиар муугаа шүүдэр цэцэг гэд бозрын хүүхэн гадаадын хар нэгэр янз янзтай суусан нөгөө нэг бизнесийн ануухаа хүүхэн мөхнүүд энэ бозроод өнөөдөр Монгол улсыг сөнөөж байна. Би өнөөдөр нэг хоёр юм ярих гэдэг. Ер нь за тэр бүхтэх мэх нь одоо энэ Монголын үндэсний допинг нь яах вэ? Өдөр тутмын идэж ууж байгаа энэ хятадын генийг шахуулж байгаа хүүхнүүд байна. Энэ Монголд өнөөдөр байна шүү дээ, тийм. Монгол сөнлөө өдөр болгон хятадын одоо хог энэ дахиад хахааны мах идэж гений өөрчлөлтөөр дахиад хахааны мах эр имгүй идэж эмгтээчүүд нь хүүхд гарах чадваргүй болж байна. Ирчүүд нь одоо үр төлөвгүй болж байна. Тийм үү? Монголд өнөөдөр байна шүү дээ. Нэг л юм хэлээ. Тэгээ Монгол улсад байна шүү дээ. Өнөөдөр энэ инфлюенсерүүд энэ янз бүрийн зарлаас нь заваарсан хүүхнүүд дандаа гадаад хүнтэй сууж тэрийгээ одоо ингэж өөрсдөө сошиалын од болгож тэр нөхрүүдийг од болгож сайхан амьдарч барьж яана гэж энэ Монгол улс өнөөдөр Монгол залуучуудыг сонирхдаг хүүхнүүд огтуд ховордоод байна. Ажил хийхгүй. Тэгээ залхуу байна гэж хэлүүлээд одоо яг ухуулга болж байна. Ер нь бол энэ Монгол ирчүүд бас жоохон ажилсаг өөрсдөө хөдөлмөрч бас нэг арчаатай байж энэ Монгол эмэгтэйчүүдийг авч үлдэх юм. Монгол ирчүүд өнөөдөр ингээд бас жоохон аригтлалт ихтэй байх нь байгаа. Тэгвэл энэ Монгол улсыг ганц өнөөх юм хүн ам энэ идэж ууж байгаа хоолндоо байна. Энэ хоолунд энэ гадаадын хамгийн дөрвөн Монгол улс мөхөх юм энэ гадаадын хар нэгрүүтээ суусан, Европтуудаа суусан, энэ хятадуудаа суусан Монгол хүүхнүүд өнөөдөр монголчуудын хүн амыг өсөхгүй эрдий сурдис болгож ингэж дуусгаж байна.
байнгын өдөр шөнөгүй хятадын гахааны дахианы мах идэж шарж харж энэ ресторанууд битүү идэж байна. Өнөөдөр Орос орны KFC гэдэг юм алга Путин ерөнхийдөө 160 сая хүнтэй хүн амтай энэ том оронд өнөөдөр KFC гэдэг гадаадын өвгний зурагтаа ганц ч өнөөдөр тийм хятадын дахианы мах зарж байгаа газар алга байна. Тэгэхэд өнөөдөр Монгол 3 сая 500 мянган хүн амтай 3 сая 500 мянган хүний 10% гээд банаар бод 10% нь өнөөдөр 10 жил өнөөдөр ингээд дахианы мах идэж байгаа тийм. За яг бус нь өдөө гадааныхаа идэхгүй байх. Тэгэхэд 10% гэдэг чинь 350 мянган хүн өнөөдөр тэр дахианы мах идэж ууж байгаа байнга дотоод идэж ууж байна. Тэрний одоо үр дүн гарч байгаа тэр гений өөрчлөлтөө үр хүүхдүүд гарч байгаа тэр дахианы мах идэж ууж байгаа эрэгтэй эмэгтэй хоёроос чинь одоо ген ирээдүй болсон үр хүүхд төрж байгаа. Тэгээ яг одоо яриад гашны тийм байна. 269. За манайхаа өнөөдөр яг би ингэж дуудсан. Ер нь Монгол улс гэдэг энэ Чингис хааны өг дээдсдийн агуу түүхтэн Монгол улс сүнлөө. Энэ моринд одоо хятадын ирлиз хорлизууд оруулж ирж өнөөдөр энэ тэр мөнхийн хөлг галын хин гинүү хятадын ирлиз хүн. Тэрийг өнөөдөр Монгол хадууг өнөөдөр генийн яг энэ Монгол хүүхнүүд чиг агаагүй томбо ирлиз удаас хадууж Монгол хадууг өнөөдөр генийн өөрчлөлтөж томсгонд одоо юу гэнэ 2 сая төгрөгөөр одоо хурдны хадуу шахуулж байна гэж Монгол одоо цэвэр цустай хадуудыг ирлиз болгож байна. Монгол хүүхнүүдийн өнөөдөр хятадын одоо энэ Нямбаатарын барилгын хаттар хэдэн зуун мянгаараа орж иж байгаа ажилчингууд нь Монгол хүүхнүүд өдөр шөнөгүй гээ шахаж байна. Монгол ирчүүд өнөөдөр барилгын ажил нь хүртэл олдохгүй ясан дээр. Тэгээ идэж ууж байгаа дахиад гахааны мах нь дандаа хятадын хоолоогоор давуулж байгаа юм. Тэгэхээр Монгол улс зүгээр сүнэ шүү дээ. 3 сая 500 мянган Орос орн чинь 160 сая хүнтэй оронд өнөөдөр KFC гэдэг хятадын тэр KFC 6 хүнтэй гений өөрчлөлтөд дахианы мах тэр KFC гэдэг компани алга. Тэр KFC гэдэг юмд байна шүү дээ. Монгол өнөөдөр сүйтэй цайч байдгүй. KFC идлээ кола уула, Sprite кола уула, хүүхдүүд тийм уула, идэж уула. Ирээдүйн болсон бидний ирээдүйн болсон эх орноо авч явах гэж байгаа тэр чинь үр хүүхдүүд. Тэгээ ясны сэргийлэлтэй энэ кола тэр дахианы махта гений өөрчлөлтөө мэдгээр эх орн минь бидний ирээдүйн болсон хөгжүүлэх гэж байгаа тэр өсвөр үеийн залуучуудын 10 жилийн хүүхдүүд оюутангууд яаж соргог ухаантай энэ эх орн минь хөгжих юм бэ? Идэж ууж байгаа хоолн тийм байна. Тэгээ дээрэс нь энэ хятадын энэ Нямбаатарын оруулж ирсэн хэдэн зуун мянган хятадууд өнөөдөр өдөр шөнөгүй нийтийн байраар дүүрсэн, түрээсэлсэн баян хятадууд нь зайсангаар дүүрсэн өдөр шөнөгүй Монгол гой охтуудад генээ шахаж байна. Тэр бомтон хятадууд долларын тэр бомтон хятадууд тэр зайсангаар дүүрэн байна. Монгол охтуудыг баг хашаад ингээд том хаус тэр зайсангийн тэр байруудыг тэр жигт түрээстэй авцсан хашаалж аваад баян хятадуудаа дуудаж оруулж ирж өөр гений өдөр шөнөгүй шахуулж байна. Энэ Монголд өнөөдөр нь хүрээс үг сайд гэн учир сайдаа хүрээс үг өргөдөгч хятадуудын хүн амын тоо гаргаж өг. Энэ KFC-г Монголоос хөөж гаргав. Монголыг сөнөөж байна. Өнөөдөр энэ Монгол улсын хамгийн одоо хүний аюулгүй байдал гэдэг юм чинь мөхөх юм чинь идж байгаа хоол унд эмхтэй хүний одоо хүүхнүүд нь өнөөдөр гадаадын янз янзын хятадуудаас уусан одоо хамгийн түргэн мөхөх юм чинь ердөө амаараа давуулж байгаа хоол унд хүүхнүүд нь савнд нь генээ шах. Ингээд Монгол усна. Монгол 3 сая 500 мянган хүн. Тэгээд хоорондоо фэйсбүүкээр хэрэлдээд бие биендээ хатаархаад бүх тийг допингтөө бүх тэр морь, тэрний баяны морь, тэрний наадмын тэр гэж хуцаад зунжангаа наадам хийж допингтөө морь допинг хийсэн морь бүх уралдуулалт ингэж өв соёл устж штэ. Өнөөдөр энэ допинг гэдэг юм бол хятадын бодлогоор энэ Монгол төрийн наадмыг дандаа допингтэй хийж хятадын цагаалгаар бүх юм явж байна. Тэр өвөр Монголд яаж байна? Өнөөдөр дархан авраг сүхбат өсгөө 2 авраг 2 дөрөв төрүүлжээс усын наад 1024 бүгд ч юм уу дөрөв төрүүлжээс тэр дөрөв тэмдэгтэй малгай гэж өмшдөг. Тэгэхэд өвөр Монголд өнөөдөр бян ботхон үзүүрсэн бүгдээ байж дөрөв тэмдэгтэй малгай өмсүүлээд ингээд дархан аврагын малгай өмсүүлчихэж байна. Энэ өнөөдөр зүгээр хятадын бодлогоор Монгол улсыг сүрүүл дуусглаа. Өнөөдөр бид нэр хоорондоо ингээд хэрэлдэж муудалцаж ингэж нэг бие биендээ хатаарх сараад Монгол улс сүнж байна. Яг үнэхээр Ловрын хотынхон ловрчингуудын одоо энэ Ловрын хотынхон төр засагч ловр болсон доод байгаа би нэгэ залгис ловр хийж байгаа энэ ард түмэн ч гэсэн одоо нэг тийм би нэгэ залгисан ловрчсан одоо нэг ийм явцгүй амьдралтай байна. Хөгжил алга хөгжиж байгаа цэцгэлж байгаа үйлдвэрлэж байгаа ийм дивжиж байгаа юм дандаа хятадын хамааралтай бүх юм хятадын хамааралтай болсон байна. Ухсгээд одоо хятад барилгын ажилчингууд хятад зам тавьж байна. Хятад дахиад хахааны мах идэж байна. Өнөөдөр Монгол улс нэр энэ чигээрээ сүндөө шүү. Энэ мөнгө эрдэнэ мэрдэн яагаад энэ одоо энэ
тэр энэ одоо энэ үндэсний аюулгүй байдал энэ гадаадд суугаад байгаа энэ хүүхэн хятадуудаа суугаад байгаа энэ хүүхнүүдийн талаар энэ КФС дахианы махыг яагаад ярихгүй байгаа юм бэ? Энэ 6 үлдээ гений өөрчлөлттэй дахианы мах энийг идсэн хүн өнөөдөр яах юм? Тэр эрэгтэй хүн эмэгтэй хүүх охиныг сонирхоо болж байна. 17 доо оюутан хүүхнүүд биенийгээ сонирхож хүүхд гарах байтал тэр эмэгтэй хүн сонирхоо болчороо тэр эрэгтэй хүн сонирхдаг ч юм уу тэр сонирхол нь гормоны өөрчлөлт ороод унтчихж байгаа. Ердөө тэгж байгаа. Эрэгтэй хүн чинь иршүүд маягтай тий хар буур ажил хийдэг зоригтой иршүүд маягтай ийм байж эсрэг хүснээ сонирхож тэр чинь Монголын хүн ам өршнө. Тэгэхэд өнөөдөр Монголын хүн ам яагаад тэгээд гацчихвол 3 сая 500 байгаа тэгээд байгаа. Монголд өнөөдөр цэвэр цустай 2 сая гаруй хүн байгаа. Бус нь бүгд хятадын ирлизүүд байгаа заяа. Би хэлсэн 2000-аад онд яг энэ барилгадаар энэ том өндөр барилгуудыг зайсангийн үнэтэй барилгуудыг хэдэн зуун мянган хятадууд барьсан 2000-аад оны үед. Тэрний үр төлөө зөндөө байгаа. Хятадын хүүхдүүд зөндөө байгаа заяа 2000 оны хүүхдүүд. За ингээд хятадын ирлизүүд ингээд надын юугаар байн орж ирдэг. Ингээд одоо ингээд дайрдаг монголчуудыг харган боторгодог хараа. Ингээд дайрж орж ирдэг хятадын ирлизд хурлизууд. Эдгээр чинь нөгөө нэг хятадын одоо тий өнөөдөр бид нар цэвэр Монгол махаа хүртэл хятадаас хамааралтай болсон шүү дээ. Эмээлтийг хятадууд өнөөдөр тэр өнөр цэцэг өгөр цэцэг яалаа үнэн заргийн өгөр цэцэг гээд балиар хүүхэн үүдэн зэрэгтэй хүүхэн хятадын эмээлт дээр очиод хятадын том боссын хажууд энэ мах өнөөдөр зүгээр байна гэж идчихсэн биз дээ. Том бүр одоо Монголын том 1-р дэргийн том сайд мэдээний сэтгүүлч хүн шүү дээ. Тийм бузрууд өнөөдөр дандаа энэ ард түмний тархилгаа гооч хятадд үүшилж хятадаас өнөөдөр тэр санхүүжилт авч том дексүү 600 хүртэл авсан байсан биз дээ. Ард түмний энэ эмээлтээс хятадын энэ махны юу зүгээр байна гэж ард түмний тархилгаа гоогаа. Би бол одоо ер нь хараа энэ Монголдо очноо. Би одоо яг энэ зүүн одоо аялал жуулчлал би Монголдо амьдрын их орондоо ямар энэ чинь зүгээр төр зургийн нэг би амьдралаа жоохон дээшлүүлмээр байна. Энэ Орос оронд чинь өнөөдөр эрэгтэйчүүд нь бүгд дайнд яваад энэ Орос оронд чинь ажил дөрөл маш ихтэй. Тэгээ одоо Монголоос нэг ажил дөрөлд хүн орох хүн залуучууд байна нөхөр ганц залхуураад одоо хаа яах ийхий цалин байлан асуугаад гэхдээ Монголоос энэ хамаагүй цалин өндөртөө өнөөдөр өрөвбөл 48 таа болцсон 1000 өрөвбөл 48,000 төгрөг байна 100,000 өрөвбөлний цалин авахд зүгээр 15 хоногийн дотор 4 сая 500,000 төгрөг цалин авчиж штэ одоо сайн барилга энэ өндөр ажиллахад орсод тий монголчууд нэр үнэндээ ажил дөрөл хийх тийм сонирхол алга энэ ирчүүд нэг өсвөр үеийн залуучуудад ямар арчаагүй хүүхэн шиг шалжхар болцсон одоо тэр нөгөө Нямбаатарын тороод гэдэг нөгөө машины зураг дарж мөнгө хийдэг өвгөн шиг жоохон 17 8-д оюутан хүүхдүүд төр ичихгүй машины зураг дараад тийм ажлыг явуулдаг шүү дээ. Би амраар уцаараа хүний муу үзэж шүү дээ. Арчаагүй болиос нэр энэ Монголын ирээдүй болсон бидний залуучууд бид нар одоо яг 40 хүрсэн гарцсан 50 хүрж байгаа одоо ингээд өвгөн юм болчихно. Энэ ирээдүй болсон охид залуучууд охтууд нь энэ гадаадын үнэтэй суугыг одоо Монгол улсын ерөнхийлөгч анхаарал таамаар байна. Ирээдүй болсон энэ залуучууд дахиад гахааны махыг одоо идүүлмээргүй байна. Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөхөө та өнөөдөр энэ монголчууд ч зүгээр идэж ууж байгаа юмараа л дууслаа. Хоолоогоороо давуулж байгаа өдөр болгон хоолоо идэж коло энэ янз бүрийн одоо энэ 6 үлдээ хятадын дахианы мах идээд энэ гахаа дахианы мах дандаа химийн хор энэ чинь Орос оронд өнөөдөр оруулахаа болцсон идэхэ болцсон. Энэ 160 сая хүнд. Тэгэхэд монголчууд 3 сая 500,000 хүн КФС-гээс 24 цаг тэр хортоо дахиад 6 үлдээ дахианы мах идчихэж байна. Эмэгтэйчүүд нь одоо хүүхд гарах чадваргүй, тээх чадваргүй болж байна. Охтууд нь те. Ирчүүд нь эмэгтэй хүн эсрэг үүснэгээ сонирх гормоны өөрчлөлтөөрөө сонирхолгүй болж байна. Гомо нарын групп бүртэл Монголд байдаг гэж байна. 30,000 одоо гомо нарын тэр групп бүртэл гарсан байдаг гэж байна. КФС өнөөдөр дахианы маханд хордсон хүмүүсийг эмчилдэг эмнэлэг хүртэл Монголд гарсан байна гэж байна. Зөвхөн дахианы маханд хордсон хүмүүсийг эмчилдэг тийм эмнэлэг хүртэл Монголд байна. Тэ? Гүн ч одоо юу болоод байгаа юм зүгээр сонж штэ Монгол улс бол энэ Доврийн хот дотор зүгээр ингээд зүгээр одоо монголчууд зүгээр өдөр тутам амаараа идж ууж байгаа хоол ундараа л ингээд дуусч штэ монголчууд. Өнөөдөр Монгол ирчүүд 60 хүрэхгүй бурхандоо явчихж байгаа штэ 60 нас хүрэхгүй. Энэ юунаас болж байгаа юм? Зөвхөн энэ хятадын гахааны хужаагийн ресторан, энэ солонгос ресторан энийг идэж ууж халуун ногоотой хоол унд идэж уусаар агаад энэ бөөр нуруугүй идэх бэлэгний хавдар энэ янз бүрийн хотоодны хавдар тусаж Монгол ирчүүд дуусч байна. Энэ зөвхөн зүгээр хятадуу зүгээр л монголчуудыг зүгээр дайдахгүй гэдэг нөгөө үнэн байхгүй зүгээр идэж ууж байгаа хоолоор нь дуусгана монголчууд аясаар нь ирчүүдийн богино наснууд нь ирчээдвийн эрэгтэйчүүдийн үр төлөвгүй бол гений шахалтгүй. Гэхдээ 90 хүн чинь одоо энэ гадаад Оросд өнөөдөр юу яаж штэ нэг хүүхд төрүүлэхэд Монгол мөнгөөр 2 сая төгрөг өгч байна. Өнөөдөр зарим тэгэхэд тэр ирчүүд өнөөдөр ингээд
гэр бүлийн усууд чинь өнөөдөр эдгээр хүүхдийг төрүүлээд ахыг бодно үстэй. Өнөөдөр 10 хүүхд төрүүлж хэд үү? Хэдэн дөрөв Монголоор хэдэн дөрөв 10 сая 20 сая төгрөг авна. Тэгэхээр тэр ээж нь зүгээр гэртээ зөв хүүхдүүдээ хараад хүн амаа өсөх бодлого тэгэл байгаад. Тэгэхэд Монголд өнөөдөр хүүхдийн мөнгө хэдэн төр хүүхдүүд үлээ? Шүсийн тус шиг 100 мянга. Энэ өнөөдөр энэ луу өрчингууд өнөөдөр тэр энэ том MCS-ийн од жаргал луу өрчингуудын компани хурааж аваад Монголын хүүхд хүн амыг өсгөх гэж байгаа бол тэр MCS од жаргалын луурийн энэ том одоо энэ номтой баяр маярын энэ уурхайг булааж аваад Монголын хүүхдүүд хүн амаа өсгөх гэж байгаа энэ том уурхаануудын бүгдийг Монголын өнөөдөр те хүүхдүүдийг нэг хүүхд төрөхөд 500 сая төгрөгийн та нар юу тэтгэмж өгч яадаг. Юу Монголын хүн ам өснө. Энэ луу өрчин улгаас нар Монголын 30 гэр бүл өнөөдөр Монголын уул уурхайг идэж уудаг энэ бат олдмолд энэ номтой баяр энэ MCS-ийн од жаргал мал энэ луу өрчингуудаас хөрөнгөний хурааж аваад өгвөл Монголын хүүхдийг өнөөдөр нэг хүүхд төрөхөд 500 мянга өгдөг болгоо л доо. Сар болгон 500 өгсөн ч яадгийг. Тэгвэл Монголын хүн ам хүүхдүүд гэр бүл маш их явагдана. Цэвэр цустай монголчууд их төрн хүн ам дороо өрснө. Хүн амыг хөсөх юм бол Монгол улс хөгжинэ. 3 сая 500 мянган хүн ингээд дандаа хятадын бараа хоол унд өмсөж байгаа пүүз нэг хятадын пүүз, үйл зөнгөө хятадын дороосоо чиг татдаг, бөөр нурууг олгодог пүүз гутал өмсөж байна. Тэгээ идэж хоолоогоороо давуулж байгаа хоол нь дандаа хор. 6 ултай дахианы мах, гений өөрчлөлтөд гахааны мах идэж штэ. Тэ? Цэвэр цустай Монгол махаа хүртэл хольцтой хятадын тарьжсан хими аргаар тарьжсан одоо хоньны махаа, үхрийн махаа идэж штэ бид нэр. Цэвэр имэлдээс очоод цэвэр дэнжин мянгаас очоод цэвэр сайхан махаа авч чадахгүй дандаа хятадын гараар орцсон тариа ээжгсэн үхрийн мах, тариа ээжсэн хоньны мах идэж штэ. За малынхаа тоод олгоон дээр хяналт тавих чадахгүй ус орж байж хаттуудыг хянаж марах уу? Гэхдээ тэгэхээр одоо энэ нараа энэ одоо энэ Монгол улсын ерөнхийлөгч та ядчихжээ штэ тий. За энэ хулгайшлах үржингуудаа одоо яг ингээд та нар угаасаа бүгд хулгайшлах чаддгүй юм байж. Энэ KFC энэ хүнсний аюулгүй байдалтай Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөхөө энэ Путин ерөнхийлөгч нь хяналт тавьж байгаа. Тэр KFC-г Монголоос зайлуул. Тэр KFC-г зайлуулчвал Монгол хүний эрхэн хүний цайны газар ардын уд оржоо ч юм уу дорж дулмаагийн ч юм уу нэг хүний цайны газрын Монгол хүний цайны газрын орлого хүртэл сайжирна. Нэг тэр KFC-г Монголоос зайлуулах юм бол тэр болиулах юм бол Монгол одоо монголчуудын дэлгүүрүүдийг тэр СУЖ 25 Солонгосын дэлгүүрүүд Монгол хүний орлогыг бүгдийг өнөөдөр энэ хүнсний дэлгүүрүүдийг бүгдийг орлохгүй болгосон шүү дээ. Тэрнтэй ялгаагүй энэ гадаадын хятадын ресторанууд энэ хятадын тэр KFC-ийг дахиад зарж байгаа тэр Монголын хоолны газрууд Монгол хуваанцуудыг бүгдийг орлохгүй болгож байгаа шүү дээ. Тэр лөө ороод дахиад хахааны нөгөө хятадын мугаа амталцсан заваарсан юм идэл тэгээд үр төлгөө тэгээд дундаа ингэ эргэжтэйчүүд дундаа ингэ тэр залуугаараа одоо гормоны өөрчлөлт ороод ингэ болохоо байдсан ирээдүйд үр төл гаргах чадваргүй болцсон. Ийм болгож штэ тий. Нэг л одоо сошиалоор энэ инфлюенсеруудыг ярьсан гүлгнүүд байх юм аа. Тэр галааж амсамжуу энэ инфлюенсер гэдэг хачин юмуд ловер хийсэн, 300-ын суглаа явуулсан, тэр мөнгө эрдэнэ удлааныг орилсон, хашгирсан. Гойд тэр заргийн өнрөө мөнөр энэний талаар ганц ярьж гэнэ үү? Энэ KFC-ийн талаар та дураад тааш инфлюенсерүүдэд та нар харъя. Тэнд өнөөдөр Монгол сүйдээ цайж байхгүй. Гэхдээ чинь Монгол улсад бизнес хийж байгаа бол Монгол сүйдээ цайгээд нөгөө тэр KFC дахианы махны араас сүйдээ цай уугаад аяг сүйдээ цай Монгол сүйдээ цай шанж уудсан шүү дээ. Тэгэхэд шууд коло. Тэр 6 удаа дахианы мах идлээ араас нь коло болоо спрайт уулаа. Тэгэхээр тэр хүүхд яаж ирүүл байх вэ? Яаж ирүүл энэ ирүүл Монгол хүн яаж тэр ирээдүйн болсон ирүүл Монгол хүн яаж энэ эх орныг хөгжүүлэх вэ? Дандаа сэтгцийн өөрчлөлтөд гажихтаа тэр дахианы хими хортой юм идчихэж байгаа юм чинь биеийн хөгжил муутай энэ сэтгэл мэдрэлийн өвчтөө янз бүрийн хүмүүс одоо болж штэ чинь. Эрүүл сар хүн эрүүл хоол идчихэж, эрүүл агаараар амьсгалж яаж энэ ирээдүйн улс эх орн бид нар хөгжиж, энэ ирээдүйн улс үр хөвгтүүд бид нар эх орны юм авч явдгийг тий. За манайхан тэгээ юу ярьж байна? Ер нь бол нэр үндэ стресс чи би бол ингээд Орос орнд тайвал байна даа цаг ажил нэгэ. Би Монголд очно л доо. Одоо яг нь Орос оронд чинь бас нэг ажлгуудлын дутагдалд орж байна. Нэр надад одоо сайхан барай мараа хийчих би та нарыг сургаад авъя тийм барай мараа хийчих залуучуудаа бол холбогдоор ганц би сайхан одоо нэг 17 8 та хүүхдүүдийг насанд хүрч 18 жиштэй 2 хүүхд хэрэгтэй биш үү тий. Тэр ганц одоо тэгээд өстө нэг ажил хийж хөдөлмөрж мөнгө олно гэсэн бодолтой ганц байхгүй. Дандаа энэ аргагүй байхгүй. Энэ инфлюенсерүүд энэ одоо энэ сошиалоор энэ олон дагагчтай луу өрчингууд нь дандаа луу хийж мөнгө олоод гарч нөгөө ирээдүйн болсон үр хүүхдүүд чинь тийм энэ ингээ амархан хараар инфлюенсер болчих юм бол ингээд луу хийгээд баяжаад амархан баяждаг юм байна. Энэ мөнгөрдөн шиг болчиход амархан баяжчих юм байна. Энэ заргийн өнрөө шиг болчиход баяжчих юм байна гэдэг ийм сэтгүүнд нэм төрчөөд байгаа хөөх.
Тий. За яг би бол яг Монгол ирчүүдтэй хэрэгтэй л юм ингээ яа тийм. Энэ нэг бугын тусан эвэргээд энэ яг байгалийн гаралтай алтаанаар Оросын алтаан орооны бүтээгдэхүүн ингээд Европ ирчүүд хэрэглэдэг ийм юм яаж байгаа энэ маш олон хүмүүс авсан. Монгол ирчүүд эрүүл мэндийн төлөө бодцгоо. Өнөөдөр бид нар энэ машин тэрэг төмөр энэ гар утас чинь модноос дэлхийд дээр гарсан юм аа. Өнөөдөр машин тэргэндээ маск тосын сольдог байж өөрийнхөө эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг бугын бэлтгэл аваад зарим мууж чадахгүй байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө ариг тарсыг тэр хаттыг дахиад хахааны ямахыг ресторант нь очоод 2-300 мянгаар идэж уучиж байгаа байхгүй. Өөрийгөө ордуулахаараа тий. Би уу цаашдаа Монгол ирчүүдийн эрүүл мэндийг бодож дандаа ирчүүдийн эко бүтээгдэхүүнүүд угаасаа зарна. Би хүний эрүүл мэндийн төлөө одоо ардын угаасаа явна. Би тэр уус төрмөрлөө одоо яг би тэр янз юм. Гэхдээ би их оронч байна. Үсэл бодлого илэрхийлнэ. Хүний эрүүл мэндийн төлөө явна. Би буянтай ажил хийн. Би барайцлаа хийн. Хүнийг баярлуулах тийм ажил хийн. Луур болохоо хийхгүй. Тий. Энэ одоо инфлюенсерүүд бол дандаа луур болохоо хийж штэ. Дандаа луур үржингууд байна штэ. Шантаж хийж, луур хийж. Аимшигтай луур хийж штэ. Чи луурын хотод л амьдарч штэ. Дандаа луур болохоо, дандаа луур үржингууд, луурын хот. Энэ луурын хот дотор ингээд арцгалдаж штэ. Аль сайн луур хийсэн сайхан амьдарч штэ. Тий. Шодрог үний мал одоо би нэг сая уцаа идчихээ, өвөл уцаа идчихээ нэг S24 билүү нэг юм уцаа авсан чинь нэг луурчин Америкаас орж ирсэн шоошин уцагч зарчаад одоо энэ уцны эвдэрчээд ингээд одоо тэр хүн сольж өгөхгүйгээ явуулсан байгаа. Би танаа дэлгүүр дээр очиж би лайв ин заяа. Сонсож байгаа бол хэлээрээ гар судалтаад өгöd юм уу луурчин. Дандаа луурчингуу тий. Гар уц зарсан ч урд луур хийчихэж байгаа. Шинэ уцсгээд ард үеийн тахилгаа угаад энэ 2 сая төгрөг чи мөнгө штэ энэ чинь. Хүн зовж хөдөлмөрч олдгийг. Тэнгууд гадаадаас Америкаас орж ирсэн шоошин хацтай уц нэг жилийн баталгаа өгнө шудлаа шаагаад надад зарчингуудаа 2 сарын дараа хажууд өнгөд өө юу ирээд амар илгэцсэн байна. Наад уцаа би солихгүй байхгүй хуцаад дандаа уурчингууд ярьсан аимшигтэй. Монголд нэг энэ Монгол улсын ерөнхийлөгч нэг одоо та нэг энэ ядтаа нэг хүнсний аюулгүй байдал дээр анхаарч өгөө. Энэ хөдөө гадааны оюутангууд энэ хотын одоо хэдэн мянган залуучууд сургуулийн хүүхдүүд энэ KFC, Cola гэж нууж дандаа өнөөдөр хордож Монголын хүн ам өсөхгүй байгаа шалтгаан ердөө л энэ шүү. Би нэг л юм энэ шүү. Энийг ямар ч инфлюенсер яриаггүй шүү. Энэ KFC гэдэг энэ 6 хөлтөө дахиад ямахыг хэлээр оруулахыг Монгол улсын ерөнхийлөгч хоригдож байгаа. За юу. Энэ СЭУ, Ж20 Монгол улсын 24 цаг арх зардаг бас тий. Монголын залуучууд сайхан 20 идтэй хүүхнүүд залуучууд зүгээр гэр ороод эд ажил хийх үеийн хүүхд гаргаж сайхан амьдрж байгаа стосууд чинь архив живцэн дээр гэр ороод зүгээр ингээд ажилгүй хөвтөж штэ чинь. Энэ Монгол улс сүнжээ штэ яг үнэхээр. Тэгээд тэр сайхан хүүхнүүд огт жоохон цэцэг цэврүү шиг октод нэг 60 настай хятадын үрд ороод өдөр шөнөгүй генэ шахуулаад явж штэ. Тэ. Тэгээ мө бодрууд нэг муу гадаадын нэг муу жолмон харууд нийтдээ суусан. Энэ би нэг л юм байли. Энэ гадаадын хар нэгрүүд гэж босод байна штэ. Эдгэр чин дэлхийд дээр биеийн үндгчнэр байхгүй. 90 биеийн үндгчнэр. Эдгэр чин угаасаа нөгөө биеийн хөгжил сайтай. Хаа дэлхийд дээр нөгөө жоохон өөрийн одоо яачаараа 90 биеийн үндгч байхгүй. Гадаадын харууд чинь. Тэгээ яг биеийн хөгжил сайтай. Нөгөө ажил сайн учраас нэг аятайгаа Монголд ч юм уу нэг боломжийн амьдралтай хүүхэн дээр наалтцдаг. Тэдэрт гуйлахчгүй юу ч байхгүй харуудад. Тий юу ч хар заяатай боолын боол байсан. Манай Чингис хааны үед боолын боол босгоныхын шороо идж мөргөж сүгдэж мөргөжсэн хар нэгнүүдтэй өнөөдөр Монголын мис өгнөө суугаад явж шүү дээ тий. Тэгэхээр энэ Монгол эмгтэй хүний үн цэн мэг зүрх байхгүй болсон байгаа шүү дээ. Зүгээр мөн гадаадын зөлмөн хараа ирээл Монголын инфлюенсер хүүхэн дээрээс очиж байгаа шүү дээ. Тий. Энэ чинь 90 биеийн үндгчнэр байхгүй. Одоо Оросууд ингэдэг юм байдаг шүү дээ. Манай Оросууд нь бориод найзууд гэж байгаа. Оросууд хүртэл одоо харууд ир сууж байгаа. Зөлмөн харууд. Тэгээд тэд нар чинь 90 биеийн үндгчнэр байхгүй. 90 биеийн үндгчнэр ирж за нэг Оросд дээрээ ч өнө баян хүүхэнтэй ирээ суучаад тэгээ нөгөө ажилтаа ингээд тийм сайн мэн харууд тийм шүү. 90 биеийн үндгчнэр ингээд худалдаа авчиж байгаа ерөөдөө баян мөнгөтэй одоо хөглөөч юм уу те. Тэгвэл Монгол ирэнгүү зүгээр нэг захын нэг юм хүүхэнтэй унтаад пад тэгээд үр төлийн гаргаад харуудч одоо дэрж шít. Тэ. Энэ Монголын хүүхнүүдээр бол үнэндээ одоо энэ гадаадын харууд энэ хятадууд бол тоглож байна нэрээ. Тийм гадаадын зөлүн Америк гадаадын цагааш нар энэ үндэд одоо Солонгос одоо 100 болно. Аялал жуулчлалын цаг эхэлнэ. Солонгос өвгчүүд өнөөдөр бүр кино үрдэл Монгол өвгнүүд төр хийсэн гэж хэлсэн шүү. Кино үрдэл хийжсэн. Тэ? Насан туршидны кино үрдэл хийгээд ингэ явж байсан. Зүгээр л Монгол хүүхнүүд одоо ямар ч үн цэн гэдэг юм байха болчихлоо. Энэ ирээдүйн болсон цэцэг цэврүү шиг охтуудтай одоо бүгд охтуудтай байх те. Та нар одоо нэг бас нэг юм дуурах штэ байхгүй. Энэ чинь энэ инфлюенсерүүд энэ янз бүрийн усууд ч одоо дандаа Монгол охтуудыг гадаадуудаа суу хөвд энэ гоё амьдрын
Тэгээд гадаад гарах юм бол сайхан амьдрын Монгол залуудаа суугаад энэ хөдөөний эргүү манган юмтаа суугаад амьдрал чинь дээшлэхгүй ингэж явна гэд энэ дандаа ухуулах сурчлага тэр шүүдэр цэцэг гэдэг тэр бузрын үгэн бол гадаадын Америкийн санхүүжилттэй тэр бүр Америкийн тэр би бодож байгаа. Бүр эдгээр чинь бүр цагаалхтай Монгол улсыг сөнөөх тийм явуулга хийж байгаа гэж бодож байгаа эдгээр би. Тэгээ мөнгө өгдөг байх гэж бодож байгаа. Монголчуудыг сөнөөхийн тулд тий. Энэ хужаагийн ирлизүүд орж ирээд эдэн бидрийг тоож уншгаач байсан. Одоо энэ нэг эдгээр надын эсрэгийн бичиж байгаа нөхдүүд бол дандаа юм хужаагийн ирлизүүд. Хужаа цустай ийм хужаа нар. Монголд өнөөдөр мөнхийн үлэг галын уяач гэдэг хүн харахад нэг Монгол царайтайгаар байгаа. Монгол морь уяад мөр мөнхийн үлэг галын уяач болсон боо шүү дээ. Тэр хүртэл өнөөдөр хужаа цустай хүн гэсэн шүү. Би өөр судалгаа дээр авсан хүн авт яриад байгаа хөөхгүй. Тэгээ хүн тэд нар чинь тэгээд waаш та Монголын өв соёл моёл ярьж хуцаал. Тэгэхэд өнөөдөр миний комментер бол хужаа нар орж ирэх зүг байхгүй юу? Чи хужаа нар зөндөө орж ирнэ. Эдгээр чинь хужаа дахиад яриад гарч орж ирнэ шүү дээ. Хужаа бизнесийн хужааг нь муулаад хятадуудаа суугаад байгаа гэж нөгөө төрөлүүдийг өмөрөөд хужаагийн ирлий зүүч зүгээр аимчтай орж ирдэг байхгүй над руу. Тийм. Тэг хоорондоо харалган бутаргаж одоо намаа яаны зэм бичингууд ингээл хагарган бутаргаал дайраад одоо энэ Орос оронд чинь ирчүүд өдөр шөнөгүй дайнд явж байна. Тэгэхээр та нар өнөөдөр хүндлэг шиг барилга дээр очиод ашиглаж хийж чадахгүй шүү дээ. Монгол ирчүүдээр зарим нэр. Нэг талдаар бол арчаагүй байхгүй бас нэг талд хоёр талдаа. Нэг талдаар Монгол ирчүүд арчаагүй арх ууж байна. Аль хүнд ажил хийж чадахгүй байна. Тэ? Тэгээд өдөр шөнөгүй дахианы хахааны мах идэн нөгөө эмхтэй өвнийг сайхан гоё байлгаж чадахгүй байна. Тийм үү? Хань ижил дагуу нэг их нэртэй болно. Тэгээд нэг сонин дэм тамиргүй одоо нэг тийм нэг ийм султай болохоор ч одоо Монгол өгнүүд болгодож байна. Монгол ирчүүд тийм үү? Нэг талдаа хоёр талдаа байхгүй. Тэгээд арх уун, тамхи татна, арх уун. Тэгээд ажил төрөл байхгүй болохоор Монгол нэг талаараа холно. Хоёр дахь нь одоо Монгол ирчүүд арчаад Монгол ирчүүд зөндөө байна. Сайхан Монгол ирчүүд зөндөө байна. Тий? За юу гэнэ манайхан тэгээд одоо яг ерөөхдөө би бол одоо энэ бугын цусын еврейг уудгийг ер нь бол одоо би яг нь тайлт ингээд эдрийг ярьж янз бүрийн хятадын одоо энэ химийн гаралтай юм битэн хэрэглээ Аз төрлийн дандаа химийн гаралтай юм төр зүрийн хэрэглээ тэр чинь ингээд буцаад хор болно. Энэ болохоор одоо миний эдэр бол зүгээр ингээд байгалийн гаралтай юмуд энэ маш Монгол руу өстө маш би одоо 200-300-ыг баг хүмүүс зарсан. Тэр авсан усууд ингээд хэрэглэж ууж байгаа. Би бол хүмүүсийн эрүүл мэндийн зөв юм зарна. Хүмүүс юм хужаагийн хаттын бараа зараад хаттын янз янзын хог зарж худлаа хуцаагүй шүү голно тий. Оросууд өндөр цалин ажил өгөөд хуурж дайнд явуулчих гээд байсан болгоомжлороо гэнэ. Тийм байхгүй. Орос орон энэ эрхүү мэрхүү энэ наагураа зүгээр Монголоос 50 байна. Тэр дайнд чинь бүр Москвогоос шаашаа 60000 км-ийн цаана Москвогийн саатал Украины хил байгаа тий. Амар амгалан байна энэ эрхүү мэрхүү наагураа энэ Оросын наагураа бол цалин мөнгө одоо энэ чинь ирчүүд нь бүгд дайн майнд явцгаадсан. Тэгээд энэ чинь эрэгтэйчүүдийн ажилтгууд маш их байна штэ. Өнөөдөр зүгээр Монголоос нэг залгуу ирсэн богоон буулгахад өнөөдөр 500,000 төгрөг авч штэ. Нэг өдөр очиод богоон буулгаад нэг хурил буулгаад ирэхэд 500,000 төгрөгийн цалинтай байна штэ. Өнөөдөр тэрийг хийчих хүн байхгүй байхгүй. Ахчигаа залхуу. Оросууд бол ажил байна нэрээ. Хүн голохгүй юу вэ? Гэхдээ энэ 500,000 мөнгө штэ энэ чинь. Хүн өсөө туслуулж авах мөнгө олох хэрэгтэй штэ тий. Өнөөдөр цемент богоон буулгаад өнөөдөр зүгээр 2-3 залууч Монголоос ирсэн байна. Өдөр 500,000-ыг авч штэ тий. Тий. За юу гэнэ за юмжирт бол юу гэнэ наад Оросоос ч дороо хил ам хэрүүл тэмцэлтэй бүр ядаргаатай л байна штэ гэнэ. Тий. За ингээд дүр лайв ингэсгээд яа. Тэгээ лайвныгаа төгсгөл дэлхий уул ус бол яг ерөөдөө сөнөхгөөд байна гэдгийг хэлээд байгаа. Нэг банк допинг ярьсан нэг хідэн лойврын бүхийн холбоо нэг банк одоо эргийн сурлиз морь оролдуулна гэсэн нэг ийм хужаагийн цааваараа бодлохоор Монголын өв соёл одоо Монгол цустай одоо байхгүй болсон. Дандаа эргийн сурлиз болсон. Монгол цустай цэвэр ардын хүүхдийн морь төрийн наадам төрүүлэхгүй. Дандаа одоо эргийн сурлиз одоо Монгол адууг ингээд цусын утгаа хийсэн гэдэг шиг Монгол хүүхнүүдийг хүртэл хужаагийн эргийзүүд ингээд хужаатаа суулгаад ингээд цусын утгаад ингээд хийсэн. Тэгэд одоо энэ допинг бол дандаа хужаагийн бодлого. Энэ дандаа хужаа нартай холбоотой энэ Монголын өв соёлыг дандаа өнөөдөр та нар нэг юм мартцдаг шүү дээ. Манайхан загсны байсан юмчтай тий. Өнөөдөр төрийн сайхан 9 үлд шар мөрөг гэдээ байдаг тий. Одоо туг авч явдаг. Тэрийг өөр хужаагийн бодлогоор махад өнөөдөр өгчөөсөн биз дээ. Сая өнгөрдөг намар тий. Хужаагийн бодлогоор монголчуудыг доромжилж төрийн 9 одоо шар мөрийг тий. Одоо тэр нөгөө юу яадаг адуу гэж нь одоо төрийн сүлтэнд нөгөө наадмаар яадаг төрийн нөгөө 9 тугийг нөгөө яаж авдаг нөгөө сургалтын нөгөө төрийн наадмын нөгөө юунд гардаг
9 шарга морныг хүртэл маханд өнөөдөр үгж монголчуудыг доромжилж ингэж юу яагаад гэжтэй. Энэ хужаа нарыг бол Монголоос одоо яг хөөж гаргаж энэ Монгол улсын ерөнхийлөгч би 2 юм хэлий. Энийг олон хүн хүргээдэг. Нэгт энэ хужаа нарыг энэ 6 үлдээ дахиад оруулж ирэх хятадаас оруулж ирэх энэ KFC-д хяналт тавьж хоригл. Хоёрт энэ Монголын хятадуудын хүн амын тоог гаргаж өг. Ингэж нь Монгол улс чинь өнөөдөр бас нэг арай нэг цэвэршин, арай гайгүй болно. Одоо нэг тэр Сэдэн Бал даргын үед, Батүнх даргын үед ч үл хятадуудыг хөөж гаргаж ирсэн гэсэн шиг. Одоо хятадуудыг хөөж гаргах болсон. Энэ Монгол улс чинь сонж дууслаа. Одоо миний энэ доор хүрдлийн мэдрэл муутай зүгөөрөө мөгөөрөөгөө энэ хятадын иргэдүүд ингэж орж ирээд юм бичиж байгаа байхгүй юу? Энэ хүн харах зүгээр л Монгол царайтай Монгол өнөөдөр дээлтэй зүгээр морин дээр суудсан хятадууд байгаа байхгүй ясам дээр. Хятадууд өнөөдөр Монгол мөр уяад ах чинь мөр уяад аймгийн алдарт уяаж болцсон хятадууд өнөөдөр хөдөө зөндөл биш үү тий. Тий. Энэ хятад дум байгаа байхгүй энэ 10-аас ингээд янз янзын яриад гүдгч нэг ингээд хятадууд орж ирж ингэж ярьдаг тий. За ингээд юу вэ манайхан? Миний лайв нэг олон хүн чирлээд өгч атаарх монголчуудаа. Бас атаарх вэ тэгээд бие биендээ атаархаа. Үний мэрхаар ингээд атаархаад одоо доржоо ингээд. Тэгээд одоо дими ховж нөгөө нэг одоо намайг барилдан зодлон гэх юм бол ингээд авийн юм ингээд үзээ ширлээд явчихна. Тэгээд нэг зүүн мэрхаар ингээд одоо тэр нэг хамааралгүй юм шиг өөртөндөө өнөөдөр хамааралгүй байж болно. Өнөөдөр хөдөөнийхэн үзчихээ бол хотынхэн ч юм уу, луурын хотынхэн ч гэсэн үзчихээ бол танаа охиноор өнөөдөр хятадууд оролдоод өвтөж байгаа шүү. Та нар өнөөдөр миний лайв үзээ байж байгаа заа юу. Хятадын 60 настай өвгний өвөрт огцоо өвтөж байгаа шүү. Нэрээ шудар ирэх заа юу. Тэгэхэд хятадын KFC-г өнөөдөр танаа хөдөөнийхэн үзэж байгаа бол 24 цагаар хятадын дээр 6 хөлтэй дахианы махыг чинь эрэгтэй эмэгтэйг охтууд чинь оюут хүүхдүүд чинь идээ байж байгаа шүү. Заа юу. Ирээдүй болсон одоо та нарын үр удмыг чинь гаргаж байгаа хүүхдүүд чинь заа юу. Тэр энэ Монгол улсын ерөнхийлөгч хүртэл энийг шеэрлж өгмөр байна. Олон дүмд хөргмөр байна. Би давалгаалж байна. Энэ Монголын инфлюенсерүүд янз бүрийн одоо нэг лайв хийгээд байдаг шантаач чинь гаргуу да. Хөөе, та нар худлаа шоу интертайм шаахи. Юм ядарсан юм олж байгаа тоглолт хийгээд худлаа орилоод хашгираал худлаа хуцаал. Тэр хямар алхаа малаа өвс ойл мойл чи дилж явж өгрөөж энэ хятадын KFC дахиад хужаа можаа энэ чиний үр өгчихсэн идэж байгаа. Энэ инфлюенсерүүд манай хямар алхаагийн үр өгчихсэн хятадын дахианы мах сургууль дээр очоод идэж байгаа шүү дээ. Тиймэрхүү юм ярил л та чи. Тий? Бурхны үгшийн талаар ярмаар байна шүү дээ. Бурхны үг Баярбаатар матар тий. Энэ инфлюенсерүүдийг би тэгж уриалж байна яг энэ Бурхны үг Баярбаатар дээр янз янзын нөхдүүд байдаг. Энэ цодгор Өтгөн Баатар ч одоо худлаа шантаач чинь үнэлдэ. Өтгөн Баатарын үгчсэн өндөр хаттын дахианы мах идэж байгаа шүү дээ. Өтгөн Баатарын үгт тий өгөр цэцгийн заргийн өгөр цэцгийн хүүхч гэсэн идчихлээ байлгүй дээ тий. Өгөр цэцэг бол амар үн заргийн өгөр цэцэг гэж бас амар луурчин шантаач авгаа шүү дээ. Монголд өнөөдөр энэ сэтгүүл сайдуудын кинж ярихгүй байгаа байхгүй энэ хаттууд бүр ингэ базуулсан байгаа байхгүй. Өнөөдөр энэ телевиз сэтгүүл чинь эдгээр яагаад энэ KFC-гээр ярихгүй вэ? Та нарын үр хүүхд идж байгаа тэр 6 удаа дахианы махыг одоо нэг юм гар хөрн нэг юм нарийнхаа нэг юм шүвис нэг одоо энэ миний жигчийн урууны энэ шиг одоо юу хурам нэг юм бихээ юмнууд тэгээ хүүхэн шиг хэрүүлж гэж энэ эр хүн араа хамгийн муухай яг эмгтээд болоод ирэхээр дахиад хааны тэр хими гений гормоны өөрчлөлттэй хоол хүнс ирэхээр эмгтээд аавна гэсэн ирдэг байхгүй хэрүүлж одоо чагчгансан замдаа нөгөө эр хүний нэг гоё зан арилаад яг л тийм болоод байгаа байхгүй одоо монгол эрчүүд бол ер нь одоо яг тийм дахиад хоолны мах идэж байгаа ерөнхийдөө тийм болоод байгаа байхгүй чагчгансан бүр аваас энийг эргүүлж бам гэж ховж яриад хов утгаад дорж ардын үуч тэгсэн гэж байна шүү дээ дараа тийм гэж байна шүү дээ хөө тэгсэн юм уу тэр яаж яаг гээл яг нөгөө бүр эмгтээчүүд нь тэгж ярихгүй байх чинь эрчүүд нь хоорондоо хов базаад л гин чинь ердөөд идэж ууж байгаа гормоны өөрчлөлт өгдөд байгаа учраас хүчээр тэр идэж ууж байгаа юм нөлөөлөд нь шүү дээ эр хүнд чинь те нөлөөлөд тэр эмгтээдэг даавар нэг ихсээд тэр чинь хөдөлгөөд ингээд ховж байх хөдөлгөөд байгаа байхгүй тэр чинь цаанаас нь ингээд бүр тэр чинь ингээд дооц ингээд би багт нь шингээд харж чинь тархитлогонд нөлөөлөд нь шүү дээ чинь бүр тийм за амдаа зөв л гэж байна жоохноо гэдэг хүн те за тэгээ тийм байна монголчуудаа одоо нөгөө би бол үндэ лайв чих завгүй байна одоо ингээ 12 орчиж байна одоо те өнөөдөр яг нь хальт лайв хийлээ үндэ хаста зав би одоо нэг туслах бариа заммаар байна монголчуудаа холбогдоороо залуучууд би зүгээр хүнийг өнөөдөр хүн бол юмыг хийж сурдгийг өнөөдөр монголчууд ажилд авах тандаа гэж байгаа урд нь ажиллаж байсан уу хаана ажиллаж байсан хүний хүн юм зааж өгч хүн юу ч мэддэггүй хүн төрөхтөө юу ч мэддэггүй байсан биз дээ хүн сурдаг гэж дээ
Надаар өнөөдөр туслах бариач авъя шүү. Би өнөөдөр энэ амралтын газар байгаль талаа амралтын газар манай найз одоо 6 сарын 1-ээс ажиллаа эхлэх гэж байна. Туслах бариач авна. Рубль үнэтэй болцсон. Өнөөдөр 2 хүн бариад 3000 рубль байна. Юу нэг хүн барихад 3000 рубль барьж байна. Монгол мөнгөөр 150-аас 200 сая төгрөг барьж. Тий. Тэгээ одоо би нэг тийм бариач хайж ийн үнэнгүй ихтэй. Ажиллах хүмүүс хологдоор байна над руу залуучууд тий. За нэг амрын дээгөө татчих. За манайхан тэгээд юу гэж үнэн шүү зөв гэж байна. Ер нь араа манайхан би нэг юм одоо танараас сайхаа зүгээр ингээд надад хэрэгтэй биш ээ. Тэгээ би бол яхаа өрөө хөхт ирээдүйн бас энэ ах トゥ садынхаа өрөө хөхтүүдийг бас бодож байгаа. Энэ юу яагаад энэ олон хүмүүс шеэр хийгээд өчтдөгөө. Энэ мөнгө эрдэн чи луурчин мен чи өнөөдөр чи тэр баяр цогтойгоо магтсан шаажлаа. Эднэрт үнийн байхгүй дандаа луур. Тэр мөнгө эрдэн лүү те энэ инфлюенсер мөнгө эрдэн Өтгөн Баатар за бурхны өв Баярбаатар эдэр лүү надын лайвыг ингээ шеэрлээд өгөөч төхөө. Тий. Энэ төр нэг дуурмаар нэг давлгаалмаар байх юм бүгдээрээ энэ талаар нэг. Энэ Монголын ирээдүйн болсон хүмүүс өдөр шөнөгүй 24 цагаар KFC 6 хөлтөд дахианы мага идүүдэд байгаа чинь яагаад урахгүй байгаа юм бэ? Тэр бүгдийнхээ одоо төрдөө байж тэр яах вэ тэр бочор нь олдно. Эхний удаа энэ бидний өрөө хүмүүсийг хятадын 6 хөлтөд дахианы махаар өдөр шөнөгүй хооллож байна. KFC 24 цагаар хүргэлтээр авч байна. Өнөөдөр ажил төрөл өнөөдөр хүмүүс залхуу болсон. Гэртээ орж ирээд начин ингээд хоолоо хийж хүн байхгүй. Начин ингээд хоолоо хийж хүн байхгүй. Ингээд хоолоо хийгээд идчихгүй тий. Хоолоо хийгээд идчихгүй байхгүй. Тэгвэл орж ирээд захиалгаа хүргэлтээр KFC авчи. KFC авчоо. KFC рүү захиалчих. Монголчууд залхуу болсон. Гурилаа хэлдэ цөөнгөө иждэг байсан. Тэгээд дандаа KFC идчихсэн. Онжуу таньж байна үгүй за манай Наранбаяр гэдэг залуу тэгж манай чацуу орж ирсэн байна шүү. Чацуусаа шеэрлээд өгөрөө. Танилгүй яг Наран Баяраа. Тэгээ манай Наранбаяр тэр дух цэцэг өшөө тэр шүүдэр цэцгийн талаараас ярьсан байлаа шүү дээ. Бузрын хүүхний. Тэр Европ юм зөлбөн тэр мөө Европ нөгөө тэр бол гадаадын нөгөө асрамжийн газар өссөн тийм гаруудыг Монголд төр санхүүжилтээр явуулдаг гэж байгаа. Монголын гайгүй инфлюенсер хүүхэнтэй суу. За ингээд Монголын хүүхнүүдтэй суугаад цаанаас нь тэр нөхөр мөхт тэр зөлбөн юмд бол ээж аавч байдгүй юм шүү. Гэхдээ энэ чинь Монгол хүн бол Монгол залуудгаа суучулж ээж аав маав нь байна үстэй гадаад ч гэсэн тийм. Тэр шүүдэр цэцгийн тэр нөхөрд бол ээж аавч явахгүй асрамжийн газар өссөн нэг нөхөр. Тэрийг Америкийн санхүүжилтээр барууныхын юугаар одоо монголчуудын тэр захиалгын мөнгөөр явж л одоо Монгол хүүхнүүдийг энэ Европчууд ч Америкчууд Монгол хүүхэн дөрөв дуртай л да ер нь. Тийм хөгшиг гарууч дуртай байдаг гэсэн. Тэгээд тэрийг сурчлан таниулж Монгол хүүхнүүд ч үн зэнгүй хямдхан тийм ганц $100 л одоо Монголоор 350 мянга болж 100 евро өгтөл 400 мянга төгрөг болчихжээ тийм. Пад дагаа явчих шүү дээ. Копины мөнгө маань $100 өгтөл. Тэднэр доо 5 хоолны мөнгө байхгүй юу? Америкийн Европчууд бол нэг $100 5 хоолны мөнгө байхгүй юу? Тэгэхэд өнөөдөр манай Монгол мөнгөөр ганц ширхэх юм $100 дэвсгэр шидчихгүүд Монгол хүүхнүүд дагаа явчихж штэ. Баар нь тэгдэл байсан штэ. Би өнөөдөр баар маранд бас юу босоогоо Монголд байхдаа хамгаалсан Монгол шийж явж илээ. Монгол хүүхнүүд зүгээр хоол идэж сууж байсан. Юу нойл ороод ингууд нэр нойлынхын үнэнд $100 авчуулаад ингууд уралдаж ороод аваад дагаад явчихдаг байсан штэ. 2000 оны үед тийм байсан штэ. Одоо бүр амар болоо үст тийм. Тэр манай Монголын мөнгөний үн цэн алга. Манай Монголын мөнгө 20 мянган төгрөг өнөөдөр хэдэн доллартай тэмцэж та нар боддоо. Тийм. Мөнгө нь үн цэн алга, хүүгнүүд нь үн цэн алга. Тэгэхээр яах штэ. Тэгэхээр монголчууд бид нар өнөөдөр яах штэ. Идэж ууж байгаа хоол энэ эмэгтэйчүүдэд анхаармаар байна. Монгол ирчүүд өнөөдөр хизээш өнөөдөр Оросын хилээ манаад, хятадын хилээ манаад тэрийг алга. Хилээ манаад тэрийг алга. Эмэгтэйчүүд нь өнөөдөр бүсгийгээ шалгаж чадахгүй бол заа юу. За юу гэнэ үү? Чи яаж хуйлаас за балаа балаа уншихгүй шүү. За энэ манай хөлжид тогтох баяр жаргал юу гэн доржоо зөө үний юм ярьж байна. Эмиг зүүж эртүү зүмсэн сахал урхуулсан чалжгсан нөхдүүд гудамжаар дүүсэн байна. Яг зөв. Өнөөдөр Монголд байна штэ. Одоо ингээ явахаар араас нь харахаар хоёр эмэгтэй найз охин явж байгаа харагдаад байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг нь найз залуу нэгээд байгаа байхгүй. Гүргүү чи хараас яг л хоёр эмэгтэй яваад нэг нь найз залуу санаатай юм байгаад. Тэр одоо тэр чи ердөө тэр гений өөрчлөлтөө нөгөө дахиад гахааны хаттын бодлогоор юм идсэн учир тэр эрэгтэй усууд нь эмэгтэйлэг болоод эмэгтэй өнөө сонирхоо барьчаад байна шүү дээ. Монгол хүүхнүүд охтуудыг. Тэнгууд яах нь хятадууд тэр хороо хийж байгаа болонгуудаа нөгөө Нямбаатарын хятадууд орж ирж барилгын ажилтны нэрээр орж ирж Монгол хүүхнүүдийг сонирхож орж ирж
хятад орж генэ шахаад байна шүү дээ. Тийм биз дээ. Тэг эмэгтэй хүн чинь физиологийн асуудал явагдана. Мэдээж эрэгтэй хүн тэр оюутан хүмүүс хоорондоо ч юм уу тэр чинь эрэгтэй хүмүүсд сонирхгүй болоод байвал физиологийн асуудлаар эрэгтэй хүнтэй хавьдгал үнэн биз дээ. Тэгэхэд тэр хулжаанаар мөнгө өгөөд iPhone ч юм уу авч өгөөд утсаараа авч өгөхгүй шовтгол үүрэн дахин орчихно биз дээ. Дээрээс нь мөнгө авчиж чинь тэгээд хоёр дахь бас энэ чинь бас нэг физиологийн асуудал нь байна тийм. Доржоо Монгол хизээ ирэх вэ гэж байна. За удахгүй очноо Монголдо. Наадмаар энэ зүүн наадмаар шахам 1024 бүх ойролдол нэг Наба барилдсан юм чи одоо хямар алх хоёр барилдсан юм чи би нэг наадмаар гарна да. Сайхан бас гүзгээ хасаадаг сайхан бас төрийнхөө наадманд ганц гарч үзье дөө тэг бас. За сайхан энэ жил Монгол очноо би сайхан юугаар очиод одоо сайхан 6 сар гаргаад Монголдо очин шүү. Би шууд очино. 6 сар гаргаад энэ наадмын сайхан бэлтгэл гарнаа бөхчүүдтэй. Сайхан зүгээр би одоо сайхан өөрөө бариац хийдэг юм чи наадмын бөхчүүдийн бэлтгэл гар сайхан бөхчүүдтэйгээ барьж өрж өгнө сайхан. Баатар хаан дивжээ гэдэг нэг манай нэг найз байдаг. Найзынхаа дивжэн дээр гарсан да Зүүн анган аймгийн арслан Болдотор гэдэг манай найз байгаа да. Би ч увсан бөхчүүдтэй найз үл шүү дээ. Энэ увсынхын чинь сайн хүмүүс зөндөө байгаа. Тийм зарим л хүмүүсэнд увсынхны нэр үндийг гутаага хүм хотоосууд их байдаг болохоос шүү. За тэгээд нэг иймэрхүү л байна дөө. Одоо тэгээд ажилтаа болохоор нэг лайв хийхээр чи маргааш ажил ихтэй өглөө ингээд дутуу нойртой болохоор хэцүү байдаг юм аа тийм. За би бол одоо янз бүрийн энэ витамин уухгүй байгаа монголчуудаа. Энэ бугын бэлтнүүд бол маш сайн шүү манайханараа. Энэ эрэгтэйчүүд яг нэг алтан нурууны яг оригинал манайхан дандаа худлаа юм зарна те. Одоо энийг ингээд усанд хариулсан нэг хямдхны наваач очоод нэг 70,000-аар зараад хүн залилээ. Тэгэхээр хямдхан одоо нэг хаттын бараа хаттын янзын эрүүл мэндийн юмнууд зүгээр нэг 2 оны юмыг авчирал айгүй хямдхан зараа. Тэгэхээр монголчууд 20,000 юм ямар л олигтой байв үст. Та нар бодоод үзтээ. 20,000 төгрөгийн имийг хүн илэг мэлэг имжлэх үү? Одоо хүний бөөр мөрөн сайн байх уу төрөө уучрахад та нараа боддоо 20,000 төгрөгийн им. Тэр чинь тэгэл тэрийг аваад хүмүүс нэг хууртаал тэгээ аваад 20,000 төгрөгөөр. Гэхдээ энэ чинь чанартай юм жоо үнэтэй байж тэрэнд үүсгэх нь сайн байна ч тий. Тэр одоо яг хаттын нэг химийн хортой юмнуудыг зүгээр тожгнуулах юм аа зүгээр шүү дээ. Би өөр хараад одоо тэргээд миний нэг атаарах уу? Ардын удаарч нэг юм зарахаар тэр мэрийг нэг авъя одоо нэг шэйрэл зөрж олгонд өрөхгүй. Тэгээ тэрний дор хэдэн мянган авъя гэж хэлсэн. Хайрын мөнгө 20,000-аараа өнөөдөр тэрийг хэдийг авч ууж байхаараа ганц бугын бэлтгэл аваад ингээд байгалийн гаралтай юм аваа уучвал арай дээр үз. Бас нэг эрүүл мэнд чи арай дээр энэ хүн чинь байгалийн амьтан байгалийн гаралтаа тэр бугын цус уучих юм бол арай хүчтэй арай эрүүл байна. Тий. Би бол орой болгоо ингээд уучдаг. Нойр мөр сайхан өрнө. Ингээд сайхан тамир дэгээ сайжирна. Дээр намайг уухгүй гэдээс энэ хүрх бүтээгдэхүүн би ингээд найруулаад уучдаг шүү өөрөө. Энэ ч угаасаа байгалийн гаралтай юмуд ингээд энтэйгээ хойлоод ингээд уучна гэж асуудал байхгүй ингээд хойлоо ууцсан ч болдгийг. Энэ ч хойлол байгалийн юм ингээд энтэйгээ зөвгийн бос найруулаад уучна. За тэгээ тийм байна. Даварсан попон гэд байна. Доржоо шууд болоо гэх нэ гэнэ. За Монгол юу одоо 169 үзээд байх шиг байна. Хэрэгтэй юм монголчууд үзэхгүй хов жив тэгээ нэг атаачуудөө ярьсан тэр хүүхэн шуухны тэр мүү баялаар гадаад юм золион хар юмтаа суудсан тэр нэг анухагийн педенсийн хүүхний тэр шүүдэр цэцгийн тэр нэг золион тэдний тэр гэр бүлээ салнуу барьнуу номгоо гаргана уу барьнуу хинт хамаатай юм байна. Тэгэл тэрийг хүн болгон шеэрлээл тэрний урд нөхрийн яриад авгаа хүүхний хэрүүл тэгэд хүүхдүүд нь өдөр шүлгүү дахианы хор идээд байх чинь тэрний талаар ганц урахгүй байхгүй. Гэхдээ энэ чинь одоо зүгээр энэ амаараа идж байгаа юм л өдөр болгон бид нар хордоод байна шүү дээ. Тэгээ дээрээс нь Монголын аптекууд энэ Монс имийн сан гэдэг бол том дуур. Өнөөдөр хордуулдаг хаттын дахианы мах нь хордуулдаг. Дээрээс нэг хордуулсныг эмчилдэг юм. Одоо хүн чинь хордчихороо мэдээж имийн сангаас юм аа. Энэ бол ингээл давхар бизнес байгаа байхгүй. Хаттын бодлого Монс бол баг хамтарч ажилладаг. Сайн хордуулаад байгаараа хордуулах дууссан манай имийн сан аптек өнөөдөр Монгол ашигтай байна шүү аа. Ердөө л ийм луур байна шүү дээ нэрээ. Монголд өнөөдөр нэг эрүүл мэндийн сайд нэг гачин нөгөө инквери нэг муу хоосон толгойтой бацаан босъё гэсэн тэр мөрөд юу хийж байгаа. Монголын ими аптекийн юунд хяналт тавьж байна ими бүртгэл. Тэгэд Оросд өнөөдөр ими санг маш хяналт өндөрт. Хугацаа дууссан имүүдээ шууд устгадаг. Монголд бол зараалаа. Хугацаа дууссан имээ ялхгээс солиол пад өөр ялх тавиал зараад. Нэр өмнөдөө монголчууд биднэрээ хэцүү байна. Эрүүл мэндэ бодож энэ идэж ууж байгаа юмдаа анхаарч энэ эмгтээчүүдийг одоо гадаадуудаа суусан эмгтээчүүд нэг бол Монголын иргэшлээс хас. Тийм ууж гарахгүй.
Мэдрэл мууцгаачсан юм шиг сүүдээ гэж юмжир тулам тэгж бай. За манай юмжир тулам бас энэ талаар ярина шүү те. Манай юмжир тулам ч бас одоо энэ том инфлюенсер хүн биз дээ те. Юмжир тулам бас KFC-ийн талаар ярмаар Бурхны уу Баярбаатар за хямар алхам алхаж жоохон лайв хийдэг нөгөө манай ангийн найзуудад маань усан хөргөөд өгөрөө тэднэрд хөрг шеэр хийгээд өгөрөө тий. Хүний юмнараа юу гэдэг юм аа. Одоо хүний амьдралд дээ штэ бид нар нэг л юм хэлий. Хүний амьдралд дээ штэ эрүүл байх. Үр удмаа эрүүл орчинд өсгөх. Эрүүл бити одоо ингээд лай маягаар заавал залгаад их юм. Монгол хүний бид нар өнөөдөр энэ 100 жил 60 жилд ингээд байхгүй болно. Бидний үр хүүхдүүд эрүүл нийгэмд амьдарч эрүүл сарвал тустай байх ёстой. Энэ ген. Тэгжээж энэ Монгол их орон хөгжинэ. Энэ ирээдүйн болсон үр хүүхдүүд бид нар ийм цуснд бохирдсон байх юм бол энэ монголчин яг хужаа төр шиг яг одоо хужаа төрийн хужааг ирдэж байгаа шиг яг л нөгөө хужаагийн төр байдгаараа дараагийн 60 жилд энэ хужаанаа байж лээ. Төрийн ордон дотор байж лээ. Тий. Тэр нь Монгол улсын ерөнхийлөгч та одоо яг 4 8 жил болго одоо юу хийч вэ те? Яг Монгол улс гавьяатаа юу хийч вэ? Та ядахтаа энэ KFC гэдэг энэ гадаадын өвгний сахалтай, Европ өвгний сахалтай энийг Монголоос хөөг гаргачих. Нэг бол энэ хятадаас орж ирж байгаа 6 хөлтэй дахианы ямахын хүнсийг хяналт тавиа болиулчих. Дахиад хахааны ямахыг. Энэ ард түмний ерөнхийлөгч яг үнэн муу юм бол ганц ажил хийж чадахгүй. Бүхэл бүтэн 8 жил юу ч хийсэнгүй. Одоо хулгайч нарыг шоронд хийж ядсангүй. Ядахтаа Монгол хүнийхээ эрүүл мэндэд 3 сая 500 мянган хүнийхээ эрүүл мэндэд ганц том шийдвэр гаргачих. Тэхүү. Монгол улсын ерөнхийлөгчд нэг одоо хүрдэг байгаа. Миний лай хүрх байгаа. Энэ олон дүмд хүргээд өгөөс монголчуудыг хэрэгтэй хэрэггүй юмыг сэвээд идэх юм байсан. Энийг энэ сошиал юугаар бүр сэрмээр байна. Бүр монголчууд давалгаалмаар байна. Тэр нэг сахалтай үгний нэг зайлуулмаар байна Монголоос. Тий. Би Оросд өнөөдөр би одоо 2013 оноос хойш явлаа. Би Оросд KFC гэдэг юм хаж идж үзээгүй би хаяг хараагүй. KFC Оросын KFC тэр манай Монголд байдаг шиг хаттын гахааны дахиад гахааны хоол идэг тий KFC гэдэг байхгүй. Тий. Яг монголч Оросынх нь өөрсдийнх нь байжлага л да. Дахиад чек мэк гэж ажиллагаа шүү дээ. Тий. За ингээд нэг октод орж ирээл янз юм бичээл хоорондоо атааргаад энэ бол хужаа. Би шууд намайг муулаад байгаа хужааг л ойлгочихсан заяа. Тэгээ монголчуудыг хооронд нь зодтолдуулсан, хагаралдуулсан, барил, зодол та нар хоорондоо эвлэгдэл хагархан бодрог гэсэн байгаа байхгүй тандаараа. Энэ яг октод ингэж бичдэг. Энэ нөгөө яг 6 хөлтөд дахиад юм ахид гарууд намаа муулдیں۔ Одоо эмхтэй болцсон, гормоны өөрчлөлт орсон тий. За манайхаа юуг нөө дахиад гахаа сэвг нарыг бүрэн зайлвал яг зөв ярьж байна. Бачаргал оргодогдсон шеэрлээд өгөөрэй. Олон доо энэ Бурхны өв Баярбаатар хямар алгаа энэ янз бүрийн инфлюенсер мөнгө эрдэмэрд лөө энийг хөргөөд өгөөрөө. Нэг мөнгө эрдэмээ хулгайчтай нэг ганц таарах ярьсан. Энийг барилж авах гэдэг. Жаргал сайхан байх нэг тонгоч идэд тийм байсан. Зэв үрээд байгаа мөнгө эрдэм. Энэ хүнсний аюулгүй байдал дээр мөнгө эрдэмээ одоо Монголын нэг нөмрийн инфлюенсер ганц туухгүй байгаа байхгүй. Энэ KFC чиний үр хүүхдүүд өнөөдөр Монголын ирээд чи өмнөдөө Монгол их оронд хайртай болвол тэгвэл энэ гадаадын хятадаас орж ирж байгаа дахианы хахааны махыг чи Монголын ард түмэнд хайртай болвол үнэхээр чи гой шодрог твч их орон чинь болов чи Сэвж 25 энэ KFC 6 хөлтэй дахианы мах өдөр шөнөгүй 24 цагаар идэд байна. Энийн талаар мөнгө эрдэнэ чинь лайв хийчихэж худлаатар бүх мөхийн тухай чи тэр бүх мөг яриад яа тийм бүх мөх чамтаа болоод явна. Бүх мөхийн тухай лайв шаагаад мөнгө ирдэг гэж муудлаа шантаач луу юрчин. Тэ. Тэр нэг галаа малаа гэдэг нэг усын галаа гэх хүүхэн галаа малаа дандаа худлаа шаана юм. 600-ын суглаа хийгээд ядарсан усуудаар тоглолт хийж мөнгө олоод. Тэгээд тэр ганц зүг Монгол ардын намын бас торол юм шүү. Энэ хараадах дөрөв өрөөд байгаа байхгүй. Гарууд ингээл хараадах дандаа худлаа шаа. Дандаа цаанаа ингээ сангуучлалтай Монгол ардын намаа сангуучлалт авдаг. Нямбаатрыг өмөр шаадаг. Тэр мөн Өтгөн Баатар матарс үнэн нэг гөлгнүүдийг нэг үнэндээ дөрөв өрөөд байгаа байхгүй. Хөндлөнгөөс ажиглахтаар хүн Дууверийн хот дотор өөрөө дотор нь орчихор мэддэггүй байхгүй юу. Би хөндлөнгөөс Оросоос ажиглахаар ингээд нэг Оросд байгаа амьдралыг хараад ингээд Монгол орноо ингээд нэг ажиглахаар ингээд бас айл гүр Дууверийн хот байгаа байхгүй. Аимжигтай Дууверийн хот. Үний байхгүй. Аимжигтай байгаа байхгүй. За энэ нэг муу хужаагийн охин дахиад блоклид Монгол хөөрг мөргөний зураг мөрөг тавьчихсан байна. Бас Монгол өв соёлын зураг мөрөг шаачиж. Би хужаа нарыг ярих уу? Энэ хараа хужаа нар Монгол хүн болж жүжиглэхийн тулд Монгол морин дээр суудсан, Монгол одоо морьсоор уйдсан тийм зураг тавина.
Морины сайхан Монгол адуу мадууны хажууд ургаа агуулсан. Тэгээд ингээ хүм уулна. Хужаа нар чинь одоо хөдөө орон нутагт энэ хятадын мянгат малчингуудын хажууд байна штэ. Хужаад одоо ингэж байна. Хажуудын айлд нь хөргөн мөргөн орцсон. Хонь малыг хариулцсан. Тэгээд одоо энэ ч одоо оюутан багт мянгат малчин айлын хүүхдүүд тогтуудтай хүүхдээ шахчихж штэ. Тэгээд хятад хөргөнөө дагуулаа очсон. Монгол өнөөдөр зүүндээ манай захын махан зүүндээ л штэ. Тэгээд тэр хятадын хүүхдүүд гарч ирээд одоо надын дор торол хятадын ахын дүүсийн муурчингууд ингээ хуурамч аяг нэгээд над руу дараа орж байгаа байхгүй. Энэ манай хятад орныг муулжээд хятадын дахиад муулж ингээд тий. Өнөөдөр энэ Орос оронд үхрийн мах өнөөдөр Монголоос марк хямдхан байна. За юу. Нэг энэ чинь 800 рубльтэй л байна шүү дээ. Тэр чинь Монголд өнөөдөр үхрийн мах 40 мянга хүрсэн юм биш үү? Тий. Идж ууж байгаа хоол махаа урал бид нар өнөөдөр хятадын гар хамааралтай болчлоо. Хэдэн зуун сая толгой малтай байж ээж. Тэгээд энэ нэг охтуудыг одоо яах вэ? Энэ гөлгнүүдийг дандаа охтууд арай Монгол та нар бүгдөө охтууд заа юу. Надаас одоо та нарыг бодох тий цэрэгдээ болсон. За юу. Оросын олонны улсын айрамдаг яваад үдцсэн хүн заа юу. Гөлгнүүд минь та нар мэдөө. Охтууд ч нар тий. За юу гэнэ? Молодис гэнэ мужик гэж байна. За хай хэмэр алхаа хаана байл гэж байна. Хэмэр алхаа одоо тэгээд балаа юм шиг чи одоо нэг бэдэр гомоо тогтоомогдоход нэлээд яваад байгаа. Зүгээр энэ зүү юм яри давлгаалаа. Одоо эх орны одоо ингээд зүү энэ өв соёл яриад байгаа бол энэ Монгол адууг одоо цусыг устгаж байгаа энэ өхтүүдийн талаар яри. Энэ хятадын дахааны махыг оруулж ирж байгаа энэ үр өхтүүдийг чинь хордуулж байгаа гормоны өөрчлөлтийг оруулж эмэгтэй хүүхд чинь эрэгтэй хүн сонирхоо болж байна. Эрэгтэй хүүхд эмэгтэй хүүхд сонирхоо болж байна. Ирчүүд нь ирчүүдээ сонирхдаг болж байна. Эмэгтэй хүн баг эмэгтэй хүнийгээ сонирхдаг болж байна. Инхээр монголчууд бид нар зүгээр цөөхөл юм чинь дороо сонд дууслаа. Тий. Та нар боддоо би дахин хэлэх юм уу? KFC-д хордсон хүмүүсийн том эмнэлэг үрд байгуулагдсан байгаа одоо зөвхөн дахианы маханд хордлого авсан хүмүүсийг авдаг эмнэлэг байна. Имжилдэг. Дахианы маханд хордсон. Хятадын 6 улдаа дахианы маханд хордлогонд орсон тийм эмнэлэгд очиж үйлчлүүлдэг том эмнэлэг байгуулагдсан байна Монголд. Тэгээ боддоо нэг зарим нь хордуулж байна. Хордуулсан гэ зарим имжилж байна. Зүг бизнес болцсон гэ сүлжээ бизнес болцсон ба шүү дээ. Эмнэлгийн үрдэл байгуулсан ба шүү дээ KFC. KFC өөрөөсөө дахианы махаа хятадын махаа өдөршөлгүй монголчууд бөмбөж идүүлэнгуудаа дахиад эмнэлэг байгуулсан ба шүү дээ. Өөрөөсөө хордуулчаа дахиад эмнэлгээ тэрэ дахиад бизнес хийгээд шүү дээ. Өвчтөд босгочээс дахиад бизнес хийгээд шүү дээ. Энэ юу гэсэн үг юм ер нь бол энэ бол Монгол юм бай. Дэлхий дээр Монгол юм бай. Өөр оронд дэлхий дээр байхгүй. Тий. Өнөөдөр Африкийг ядууг нь Африк ч өнөөдөр KFC байхгүй. KFC ч байх уу хятадын хүнс орохгүй Африк руу. Тий. Зөв ярьж байна гэж байна. За ерөнхийдөө одоо манай монголчууд ч одоо юу штэ тэгээд их хатаархал босоод юм. Би ингээл хараад ах. Би нэг өөдөө гарчихгүй, энэ дээшилчихгүй, энэний амьдрал сайжирчихгүй, энэ алдчихаасаа, энд оржоо алдчихаасаа, энэ алдчихвал гүмэн сайн байна, алга ташээ гэдэг. Энэ өстө муу явал гүмэн сайн байна. Энэ монголчууд 300-500 жиж яага хоорондоо юм уу хатаарх уу? Энэ л хөгжихгүй байгаа. Өнөөдөр тэр ялалтын баярын өдөр нэг эрхүү улаан өдөр нэг ах ирлээ л дээ. Ардын ud орж чамааг үзэж хардгийн ах нь чи их зүү юм ярьдгийг. Чамааг муулж байгаа усуд бол хужаанаар байх нь байгаа. Монголчууд байгаа. Чи тэгээ бүгдийг битгий бод. Чамааг 100-ны зүгээр нэг 30 20% л муулж байгаа. Тэрийг чи бүгдийг муулж гэж бодохгүй. Зүгээр чамааг дэмжиж байгаа хандаад ирж байгаа. Чи зүү юм ярьдаг. Хоёр дахь Монгол хүн өнөөдөр Монгол хүнийгээ хөгжүүлдэг юм. Монголчууд өнөөдөр яагаад хөгжихгүй байгаа юм? Чамааг өнөөдөр амьдрал чинь дэшигчгүй, энэ томорчгүй гэдэг талаас л чамааг дэмжихгүй. Ийм учраас Монгол хөгждөг. Би нэгээ тарсан. Чиний бүр ялангуяа ах トゥ сатангууд чинь чамд атаархаж байгаа. Энд амьд доржоо бүр ингээд яачгүй ийчгүй байна. Ийм учраас Монгол ус бид нар хөгждөг. Тэгээд энэ Орос ороо яаж вэ? 160 сая хүн амтаа мөртлөө дайнд ирчүүд нь яг л явал яг явна. Яг л би нэгээ өмөрч хамгаалдаг яг их орон сэтгэлтэй би нэгээ дэмждэг яг л нэг 1000 зэрэг зогсоход яг л нэг санаатай. Тэгэхэд өнөөдөр Монголд яг 1000 хүн нэг санаатай байж чадахгүй шүү дээ. Бүгд өөр өөрийн бодолтой. Одоо энэ 1000 хүн дотроос энэ яаж хөө. Тэгэхээр 1000 зэрэг зогсоод яг нэг санаатай. Их орныгоо бол пад яг л нэг санаатай бинийг дэмждэг, нэгийг дэмждэг ч юм уу. Би бинийг дэмждэг. Тэгээ монголчууд хөгжихгүй гал шалтгаан яг өөрсдөөс шалтгаална. 300-500 мянган хүн ирхэн доржоо дулмаа.
Тэ бата. Яг иргэн үнээс шалтгаалж байгаа байхгүй. Илд нэгдэж чадахгүй. Талбаатаар очоод тэгээд худлаа нэрээ шоу нөгөө Өтгөн Баатар матрихтар очоод дахиад очиж. Нөгөө тэтгэврийн эдэн өгчүүлдэг тоглолт хийгээл одоо тэрс үнэ самарч өгч байгаа тэр Өтгөн Баатар гэл. Улаан зам луурчингууд одоо ингээд тоглолт хийгээд ах чинь тийш явж Өтгөн Баатараар тоглолт хийлгүүлээд Өтгөн Баатар тэтгэврийн эдэн өгчүүлэр тоглолт хийгээл яг эмзэг юм дээр тоглолт хийгээд тэтгэврийн усуудаар тоглолт хийгээд тэгээд нөгөө 200 тэрбумын тэр Өтгөн Баатар гол чинь бүр 2 Монгол улсын юуны төсвөөс нөгөө Нямбаатарын юунаас тэгж тендер Нямбаатарын юуны тендерээс 200 тэрбумыг авсан гэсэн шүү. Тэгээд тэр тендер авсан 200 тэрбумынхаа тэр мө өгчүүл цай хоол авч өг байдал. Яа. Монголчуудаа Өтгөн Баатарыг дэмжихгүй байсан цагт Монгол улс өвчин. За хоёр заяа. Наараг үздэггүй байсан цагт Монгол улс өвчин. Би нэг л юм хэлээ. Энэ дуу үрчингуудыг заяа. Заргийн өнрөө гэдэг байгаа те. Өгөр цэцгийг дахиад угаалгадаггүй байсан цагт Монгол улс өвчин. Мөнгө эрдэнэ дахиад угаалгадаггүй байсан цагт Монгол улс өвчин. Энэ худлаа эвлүүсрүүд өнөөдөр Монгол улсыг сүрүүлжээ. Дандаа худлаа хуцсан. Тэгээд ард түмний тархилга үнэндээ л эргүүлж штэ гэдэг чинь өстой. Тэгээд монголчууд чинь бид нар чинь нэг юм руу шуурчгараа зааш энэ л үний байна. Өнөөдөр яг наваг нь 200 ч үзэхэд миний 200 хүн хиний мөг эрдний 200 мянган хүн хиний хэдэн мянган хүн одоо Өтгөн Баатар шиг одоо тархил угаачилж штэ хөшчүүлийг. Тэгээд чи өө энд орж худлаа шаагаад энэ худлаа яриад шүү. Энийг цөөхөн үзэж байна. Энэ Өтгөн Баатар үний яриад энэ Өтгөн Баатарын олон хүн дэмжиж үзээд ингээл тархи угаачиж. Энэ наараа үний яриад энэ наараа ч амар олон үздэг юм гээд ингээл хармаас угаачиж байгаа. Тэгэхээр чи хар маасандаа нөгөө дарагдаад шүү. Харанхуу ард түмэн бид нар чинь зарим дарагдаад байгаа хөөхгүй. Гой худлаа шаадаг, гой ярьдаг гарууд нь ингээд илэг дор яг дараагийн илэг дор чи хувьсанд дүр чи Өтгөн Баатар байхгүй юу та тий. За удахгүй Монголдо очноо. Одоо энэ видеосээ бол эхлүүлсэн. Би бол цаашдаа ирчүүдийнхээ эрүүл мэндийн төлөө одоо нэрээ би юмаа зарнаа, борлуулнаа, сайн чанартай ч юм уу. Энэ ирчүүдийн эрүүл мэндийг тоглолт хийсэн дор дуурхуул уур чи хаана байна? Тэрэнд хариуцлага хүлээлгэсэн үү? Тий? 300 мянгаар өнөөдөр ирчүүдийн бүтээгдэхүүнгүй янз бүрийн зарж худлаа хоцож зүгээр нэг хаттаас нэг үйлдвэрлэх хаттын хужаатаа нийлсэн туршилтын туулаа болгоо байж тээ. Хулган шиг. Тэгээ тэрнээс өнөөдөр хохирлоо маргадуулсан Монгол ирчүүд хохироод үлдсэн биз дээ. Би нэг л юм хэлээ. Энэ эрүүл мэндийн юм бол хятад гаралтай энэ уршаа талын юм бол хятадууд юу хийдэг вэ? Та нарын боддоо ер нь юмхнаар юм хийдэг, юу хийдэг гэсэн үг үлээ. Эрүүл мэндийн бол хятадаас гаралтай юм бол маш хортой, аюултай юм бохгүй юу? Хими. Энэ Орос, Европ талын юмуд бол бас шанартай, орсуудчиг хяналттай, өөрсдөө эргэлтэн, өөрсдөө энэ чинь бас Европ энэ за ингээд лайв өндөрлөө сүлжээ тасарч байна. Цон идэв сүлжээ тасарчлаа бороонуудаа сүлжээ тасарсан шүү. За тэгээ манай дэмждэг бороонуудаа баярлалдаг шүү. Надыг дэмжиж ардын өгөө дэмжиж маш олон бугын бэлтгүүд авсан хүмүүс гараар авсан тий. Манайхан бугын бэлтгүүд авсан хүмүүстээ бас нэг баярлалаа гэж ардын өгийнхаа бас видеосыг дэмжээ тий. Видеос ч явах хөвдөө тэгээд одоо та нарт хэрэгтэй юм. Худлаа нэрийн зарааг урмлын гаралтаа. За тэгээд энэ түүх бэлтгэл энэ бэлтгэл авсан хүмүүсудаа бас баярлсан шүү бороонуудаа тий. Та нартаа бас эрүүлэг хийх хүсье. Тэгээд манай Монгол ирчүүд одоо бас ухамсартай болсон юм байлээ. Эрүүл мэндэд анхаардаг, бас аригтаар суухгүй, бас уухаа болжсэн, бас ухамсартай болсон юм байлээ шүү. Бас ер нь Монгол ирчүүд чинь бас өөртөө анхааралтай, арчаатай болсон юм байлээ. Ер нь Монгол ирчүүд чинь бүгдийг нь бол тэгж болохгүй. Тэгээд нэг арчаагийн улсуудын энэ тоонд Монгол ирчүүдийг арчааг өгөө тэр мүү байлаа шүүдэр цэцэг хүүхэн доромжлоод байдаг болохоос биш. Монгол ирчүүд чинь бас би эрүүл мэндэд анхаардаг, арчаатай болсон. Би их зүү авч явдаг болсон. Ариг тарс бас их уугаа үлдсэн билээ шүү Монгол ирчүүд. Ер нь бол ухамсартай болсон юм билээ шүү дээ. Тий. Наад бугын цусны юм аяар цусын еврей ярьдаг. Энэ танилцуулга нөхөө би надын фэйс рүү ороод үзчихээрээ. Би одоо энийг сар ууж байна бороо. Энийхээ төлөө л одоо эрүүл энийг ууснараа л одоо эрүүл бас нэг тамир дэхэтэй бас нэг ядрахгүй ноймориндоо сайн эрүүл мэндийн ургамлын гаралтай юмуд бол уудгийг би орой уучдаг сайхан уугаад хоолныгаа дараа уугаад энийг уусандаа л одоо бас нэг ирч хүчтэй байж шүү дээ. За бороонуудаа тэгээ баяртай энэ олон хүн шеэр хийгээд үргээд өнөөдрийн лайв бол нэг өв соёл моёл ярьсангүй ер нь бол өв соёл яах вэ бүх морьсоор угаасаа одоо яг энэ тэгтээ өнөөдрийн лайв бол хужаанаар энэ 6 үлдээ дахианы мах энэ монголчуудын идэж ууж байгаа хүнш за энэ хятадуудыг хүн амын тоо гаргаж өг Монгол улсын ерөнхийлөгчийг нэг л юм хэлсэн.
Энэ хятадын 6 үлдээ дахианы KFC-гээр өдөр шөнөгүй 24 цаг идэж байгаа, сургуулийн хүүхдүүд оюутангууд идэж байгаа. Энэ хүнсний аюулгүй байдал дээр хяналт тавьж энэ KFC-г Монголоос зайлуулаа. Энэ хятадын 6 үлдээ дахианы гахааны махбыг хэлээр орж явахыг хориглоо. Хужаад худалдагдаг он бол Монгол улсын ерөнхийлөгчөө танд ирэх нь байгаа. Энэ дээр хяналт тавиа гэж би хэлж байгаа дээ. Өөр зүйл одоо хэлсэнгүү тэргүй Монголын өв соёлыг бол энэ хятадын өвөр монголоор дамжуулаад энэ бүх мөхий чинь бол одоо наадаа тоглоо ажиллаа шүү дээ. Өв соёлыг тоглоод одоо морич нь одоо үйл зөнгөө уралдуулаад худалдаад өвөр монгол авчлаа. Бүхий чинь сая одоо 400 гаруй уралдаг байсан бол өвөр монголд байнга морь уралдаад ингээд явчлаа. За тэгээд одоо сая тэр бүхий наадамд чинь 1004 бүхт чинь шууд 4 усын наадам төрүүлж дөрөв талдаа малгай дархан авар олдог байсан бол зөвхөн ганцхан үзүүрлээд бям ботхонд дархан аваргын малгай тэмдэг зүгөө өгчлээ. Тэгэхээр энэ хаттын бодлогоор Монголын өв соёл энэ морин эрдэн энэ Монголын өв соёл болсон бүх за ингээд одоо тий номсом харваад харваа одоо арай нэг өөр юм болоо тий. За ингээд хаттын бодлогоор нийтж ууж байгаа хүнс тэгээд энэ монголчуудыг ер нь ингээд уусгаад ингээд дуусгах гэж байна гэж би анхааруулж хэлж байгаа маа өнөөдрийн лайв бол тий. За гана 91 68 залгаараа юу гэнэ гөлгөө гэнэ хооч нь одоо энэ рүү би залгаад ах юм хайш юу гэнэ над руу залах гэдэг нь намайг яагаад байгаа юм мэдэхгүй. За манай бороонууд ингээ баяртай лайв өндөрлөө гэд. Үндэ лайвыг заваалга би Өтгөнбаатар шиг шантааж л өөр хийж нэг талбай дээр гараад орилж хашгираад хөгшчүүлэр тоглолт хийгээл тэмцээл тэр бумын хаавсны мөнгө олцдог бол одоо ажлыг шаардлага алга тий. Тэгэхээр одоо шудраг хөдөлмөрлж явсан хүн бол цаац бурхан харж байгаа л да. Энэ нэг насанд одоо нэг Өтгөнбаатар үеэр адилхан 60 урн 70 урн тэгэл юу ямар ч хөргөтэй байсан тэгэл байхгүй шүү дээ. Зөв шудраг явж байгаа тэгээ болно шүү дээ тийм ээ. Тэг үр хүүхдүүдтэй гайл амчиг үлдээж үлдэх насандаа үлдээчихгүй шиг зөв амьдраа явж байгаа болно үстэй тий. Шудраг амьдрах хэрэгтэй байна. Монголчууд хөдөлмөрлж ажиллаж хөсөөнд туслуулж амьдрах хэрэгтэй байна. Шантааж луураар амьдраад энэ нийгэмдээ өнөөдөр энэ Өтгөнбаатар энэ мөнх эрдэнэ энэ янз бүрийн инфлюенсерүүд энэ дандаа буруу үлгэр дураад үзүүлээд энэ Монголын залуучуудад те үлгэр дураал болсон ирээдүйн бас үр хүүхдүүдэд дандаа шантааж чинь ингэж баяжчих юм байна. Ажил хийх сонирхолгүй бол баяжиж штэ тий. Тэгэхээр болоороо гэж хэлье. За ингээ өндөрлөө. Энэ одоо юу гээд байгаа юм даа мó хятадын торолч нь хужаагийн юм релиз хооч юу гэдэг. За ингээд лайв өндөрлөө бороонуудаа баяртай. Ардын бол одоо Монголдо очиж бужигнуулнаа. Наадмын бэлтгэл нэг аль нэг гал дээр очиж гарандаа. Сайхан наадмын бэлтгэл дээр бүгчүүдээ сайхан барай засал хийж өгөөд нэг бүхийн гал дээр очиж бэлтгэл хийн даа. Сайхан 6 сар гарч яашаа. За ингээд лайв өндөрлөө бороонуудаа шеэр хийгээд өгөөрэй. Манай атаархаа монголчууд Оросууд мах иддгүй мө хэд гэж яа нэг Оросд мах Монголоос ямдхан ба 800 рубль байна шүү дээ. Үхрийн махсах чинь дээ. Хоньны махсах идэхгүй яг дээ. Орос чинь үхэр ихтэй шүү дээ. За манай бороонуудгаас шеэр хийгээд өнөөдрийн яг лайв бол энэ Монгол улсын хүнсний аюулгүй байдал дуусчлаа гэж хэлэх гэж байгаа. Хүнсний аюулгүй байдал өв соёл морин эрдэнэ минь дуусч байна. Бүх Монгол улсын өв соёл болсон Чингис хаанаас унаж ирсэн Монгол бүх дуусч байна. Допингтой утгаад жил болгон допинг илэрдэг энэ Монгол бүх мөн өв соёл маань одоо хужаагийн гарт орчлоо. Гар үлүүд барьцаалагдчихлаа тий. За баяртай манайх одоо маргааш ажил төрөлтөө байна. Би ч одоо үндэл завгүй байна. Би ч одоо хүмүүс байнга лайв хийх хүн шүү дээ. Тэгээд үндэл завгүй байна. Хаяа нэг энэ юуныхаа рекламыг нэг оруулах юм да стор дээр. Тэгээд өөрөөсөө үндэл зав байхгүй байна да. Ирчүүдийн алтан орооны Оросын алтан орооны ирчүүдийн бугын бэлтгэлийнхээ бүтээгдэхүүнийхээ нэг стор дээр хаяа оруулах. За баяртай манайхаа шеэрэгэд өгөрөө. Атаархуу монголчууд минь атаарх биевиндээ атаархаад байвал бид нар хөгжихгүй хужаагийн боол бол нэг өдөр танаа босгоор хужаагийн хүргэн гэж тавж орж охины чинь жирэмсэн болгож орж ирж хужаа захирагдсан шүү. Хоорондоо атаархаад байвал Монгол дуусаа сөннөө монголчууд цөөгүүлээ шүү. Хэдэн тэр бум өнөөдөр Монгол охтууд шүсээ гоожуулаад тэр эдийн зан байж шүү. Шүснө гоожоо заяа. Хэдэн тэр бум хятадд өгрөв ихнэргүй хятадд заяа. Тэгэхээр монголчууд хоорондоо эвтэй вэ. Хужаагийн эрдийн зүйл дайралт орж атаархдаг юм дөө. Тэгээд яг цэвэр тустай монгол хүн болвол арай өөр. Ер нь бол одоо худлаа ярихт бол тий хужаа нар бол Монголд маш их байна шүү. Бурхан минь эрдийн зүйл хүүхдүүд маш их байна шүү.
Би яриад байгаа шүү. Хятадууд бол ингээ хөдөө сайхан малдаар ингээ цэвэр хятадууд байж гэн хятадын ирлээсүүд дүндээ дүүрсэн байна шүү дээ. За манай Оюнбаатар нямд орж тийм ээ гэж байна. За шэр хийгээрэй. За баяртай манайхаа ингээд. За манай Оюнбаатар нямд орж тэгсэн байлаа. Би ингэж байгаа нямд орж байгаа. Энийг бас нямд орж нэг яриарай. Энэ KFC гэж нэг хятадуудын 6 хүнтэй дахианы мах идээд энэ монголчууд өнөөдөр хүн ам өсөхгүйгээр шалтгаан нөрдөө хятадын бодлогоор идэж ууж байгаа юм надад хор байна. Энэ KFC-гээр дандаа хятадын 6 хүнтэй дахианы мах орж ирж энэ монгол ирчүүд ирээдүйн уусан залуучууд өнөөдөр энэ эмэгтэй хүн сонирхоо болоод гомо янз бүрийн одоо тэр ижил үүсдэнгууд их болж эмэгтэй хүнээ сонирхоо болонгууд монголын хүн ам өсөхгүй байна. Энэ монголчуудыг хамгийн түргэн мөхөөх юм уус төрөөс илүү энэ өдөр тутмын нэг хятадд эзлэгдэх юм ганц аюултай юм энэ хүнсний аюулгүй байдал байна. Энийг бас нэг нямд орж байгаа бас нэг чи нэг миний лайв шеэрмээр хийгээд олон дүмд хүргээд өгөөрэй тий. Энэ бол хамгийн аюултай юм шүү нэгт. Монгол зүгээр өнөөдөр бид нар уус төр ярьж эдэртэйгээ ингэсээр л нэг өдөр л хятадууд зүгээр монголоор ирлизүүд шаан шуунгаа дүүрэн шүү. Монгол өнөөдөр яг Улаанбаатарт хятадууд явж байгаа юм шиг одоо яг тэгээд байгаа санаа мэдж байгаа юм шүү дээ. Улаанбаатарт яваад байгаа юм, хятадд яваад байгаа юм. Тэр чинь нэг хятад Монгол хятадуудын ирлиз хүүхдүүд хараад ирсэн тэгээ явж байгаа шүү дээ тий. Тэр хятадууд өнөөдөр нэг шин зүгээр хонгохгүй шүү дээ. Нэг шин өнөөдөр хэдэн мянган охтууд ген өрөөж хаж байгаа. Та нар тэгээ бодохгүй юу? Тий? Танаа охтууд ч юм одоо над татаргаад байгаа энэ шеэрмээр хийдгүү амин говоо хичээсэн энэ гаруудад зайд оржоод энэ ямар хамаатай хятад солиорж байгаа. Та нар өнөөдөр зүгээр л хөдөөнийхэн ч юм уу одоо ингэ за манай охин хотод оюутан сурж байгаа л гэж байна. Хятадууд өнөөдөр мөнгөтэй болцсон. Хятадтай өнөөдөр эхлэр авах юм бол хятадууд бүхэл бүтэн байр машин дэргийг авч өгч их нэртэй болдог. Тэгэхэд Монголд өнөөдөр нэг охин зүгээр нэг 4 саяны iPhone авах гэж зүгээр үүрлүүн дахин орчиж штеп. Бид нар асуудал биш шүү дээ. Газ iPhone өгөхөд захын ядуу хиттэн авч өгнө нэрээ. Тэгэл гений шахуулна шүү дээ. Хүүхдийн тий. За ойлголоо гэж байна. За ингээд аваа өндөрлөө. Манай Оюнбаатар нямд орж бол одоо мундаг залуу шүү дээ. За баяртай манайхан за 68 хүн болсон бай. Лайв тасраад жоо багасчлаа. Ажил төрөлийгээд өндөө зав мав өстой өндөө алгуу лайв хийх. Тэгээд нэг энэ миний лайвыг нэг олон дүмд бүгдээрээ нэг олон шеэр хийчихвэр байна л дээ. Тэгээд энэ бол яг зөвхөн надад хэрэгтэй биш юм аа. Миний энэ одоо би өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх гэж лайв хийгээгүй юм аа. За яа. Би энэ зүгээр би хүчит бодлоо энэ эх орныгоо төлөө өөрийнхөө ирээдүйс хамаатан садан үр хүүхдүүд энэ охтууд хамаатан садан дүүнэр маань эмэгтэй дүүнэр маань би эмэгтэй төрсөн дүүтэй жогоо одоо 10 жилийн эмэгтэй дүүнэр маань байна. Охтууд маань миний дүүгийн охтууд байна. Тэ энэ хүүхдүүдийнхээ эмэгтэй хүүхд охтуудынхаа ирээдүйн бас хүүхдүүдийн төлөө ийм хэлж байгаа тий. Тэгээд одоо юу яа манайхаа энийг одоо нэг шеэр хийгээд хүн болгоё. За манай хин ихч орж ирсэн байна. Манай шинэ ихч маань орж ирсэн байна. Шинэ их шеэр хийгээд өгөрөө тий. Монголдо очоод тэмцэгчтэйгээ нийт нэг хятадуудын талаар лайв хийж ин KFC дээр очиж видеолоо очиж нэг лайв хийнэ. Шинэ их чинь ямд орж морж тэмцэгч мөнгөө лам тэмцэгчтэйгээ нэг нийлж исэн. KFC дээр очиж нэг лайв хийнэ. Заяа. Би одоо нэг KFC-ийн тухай байнга ярина ер нь лайв хий. Тий. Нэг сэдв барьж байгаа. Би KFC-г өдөр шөнөгүй лайв. Хамгийн аюултай нь KFC шүү. Хятадын 6 удаа дахиад юм аа өнөөдөр монголчуудыг устгах байгаа шүү. Ирээдүйн бас үр хүүхдүүд юм аа. Бид нар өөрсдөө ч идэж байгаа шүү ясам дээр. Идэж байгаа шүү дээ бид нар өөрсдөө өнөөдөр залхуураад KFC 24 цаг нөлсөх юм бол тэр 6 удаа дахиад юм аа идэж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө эрэгтэй хүний дундаа ингэ ажиллахаа болоод сонирн болоод гидсний хэвлийн даргаалдаг гэсэн. Ингээд эрүүл мэндгүй болж шүү дээ. Монгол ирчүүд яна аслахгүй бурхандоо явцгаач зарим. Тий. За баяртай. Тэгээ манай монголчууд тэгээ хэрэгтэй ч юм үзэхээ байдсан билээ. Тэгээд нэг 66 хүн байгаад байдаг. За баяртай. Тэгээ бүгдээрээ нэг 66 хүн бас шеэр хийчээрэй. Баяртай манайхаа. Баярлалаа. Эрүүл мэндийг хүсье. Эрүүл байцгаараа манай монголчууд эрүүл мэндтэй бити мөнгөөр бол KFC-ний 40 мянгаар KFC авч идчих хор идэж байгаараа энэ Турк бэлтгэл энэ бугын бэлтгэл аваад уучих ирчүүдээ. Ойлгож байна уу? Энэ Орсын бүтээгдэхүүн аваад уучих. 40 мянга KFC идэж кола ууж өөрийгөө хордуулж эрүүл насаа богиносгож байгаагаар таа юу. Тий. За баяртай манайхаа одоо ингээд өглөө ажилтаа уучраас одоо би ч одоо өглөө 6 цагт босоод орой би 10 цагт орж ирж байна. Орой өглөө болгонд 7 хоногийн нэг өдөр нэг хальт амарч байна. Ажил ихтэй байна. Тэгээд хамгийн сүүлд хэлэхэд хоёр эрэхтэй туслах бариач аав юм шүү. Хологдороо шеэр хийгээд өгөөрэй. Бас хоёр залууч гэсэн амьдралд нь ажил төрөлтэй болгочих гэсэн бодол байна. Над руу гадаад паспорттой хоёр залуухан одоо татаа төлгөө байхгүй 18-аас 20 насны чим 25 насны залуухан хүүхдүүд бол хологдороо баяртай хардын баах нь хөлөөж аваад ажил төрөлтэй болгоод өгье. За юу Оросд. Тий. За баяртай манайхаа.
Сайн шеэрэгээд өгөрөө. Монголчууд хоорондоо эвтэй байцгаа. Хужаанаар би нэг одоо миний лайваар орж харган бодгоос амаа мордгийн цэвэр цустай монгол хүн бол бас итгэл нь арай өөр байлгүй хужаанарыг бодох те. Баяртай монголчуудаа эрүүлэхийг хүсье. Хятадын KFC 6 хөлтэй дахианы махыг одоо та нар сошиалор хүүхэн янз бүрийн ховж гэр бүл салсан гэдгийг сэвдгийм байл. Энийг давуулгаалъя. Бүгдээрээ монголчууд заяа. Бүгд давуулгаалцгаа. Тийм та нар бүгд нь өнөөдөр энэ асуудалтай шүү. Хоол идэх хүүхдүүд чинь хоол идэх хүн гэж байхгүй. Тэгэл бод. Дандаа өдөр шөнө хаттын дахианы мах идчихээ тий. За баяртай манай сайн хаантайг нь гантиг нүм гант байцаа. За шэрэгээд өгөрөө манай хаанд баяртай. Лайв таслий дөө. Цөөхөн. За баяртай. Баярлалаа. Тэгээ сайн ингээд Оросд ч дайн дажинтаа байгаа болохоор нөгөө интернет муугаа сайн тасарчингууд ингээд манай тал усууд гараа явчихлаа 100 гаруй хүн байсан ингээд. Лайв тасраад ингээд сүлжээ оноод амжилт төсөө мундаг шүү гэж манай шинээгч эдхийж. За манай шинээгчтэй шэрэгээд өгөрөө. Манай шинээгч хүүхдийн эрхийн төлөө их дуурдаг хүндээ манай Оюнбаатарын ямд орж манай нутгийн залуу. За баяртай манайхан 6 үлтэй дахианы махыг Монголоос зайлуулж KFC-г Монголоос зайлуулж Монголынхаа хүнчнийхээ хоол гуваанцыг Монгол орондоо бизнесээ дэмжицгээе монголчуудаа баяртай шеэр хийцгээе. Баярлалаа та нартай.